сарын шинэхэн дугаар эхлэхэд бэлэн боллоо. 12 сарын дундуур шүү дээ. Дундуур шинэ гэхээр чи би бүр гайхаж. Шинэ дугаар шүү дээ энэ чинь. Шинэ сарын мар ингэж хэлэг үстэй. 12 сарын мэр бас шинэхэн дугаар тийм ээ. Ямар шинэхэн дугаар. Шинэ жилд өгөхөд энэ тийм гэлгар цэлгар юм хараа тэгээд хэл яриа жоохон цэцгүүлчих. Бүх юм шинэ санагдаад байна. Тийм бүх юм шинэ санагдаж байна. 2026 хурдан гараас шив шинэхэн онтойгоо бушуух ууцах юмсан. За тэгэхээр өнөөдрийн маань шинэхэн дугаар нэг онцгой сонирхолтой хүн оруулаад яваад байдаг нэг хүн. Яа нэг хүн согтоочоод баахан сэтгэл доторх юм яриулаад ойлуулаад нэг хүн байдаг та. Тэгээд хүнийг өнөөдөр гадаа гарч тааруулнаа. Тэгээ бид хоёр зарим дугаар минь та нар хэрвээ анзаарч байгаа бол дотор орж байгаа, зарим дугаар гадаа гарч байгаа. Энэ хүнийг бол зориудаар гадаа гарах юм. Ягаад гэвэл надаа вайн өгч согтоодсон. Ясын цаг шавна. Ясын цаг таалаа. За ингээд Go-студийн захирал үүсгэн байгуулагч, халамцуу ярианы үүсгэн байгуулагч Ноён Галаатай уулзгаар хүрсэн ирсэн байна. Галаа баяртай уулзнаа. Даш хүн Галаа баяр. Ингээд бид хоёр бас студ дээр нэрсэн байна. Одоо дээшээгээ студид сууж байгаа гэсэн хэлээ. Студ руу яваад байгаа. Чигтэд авах. Энэ байгууллага маань шинэ жилийн өөр юмсан гарцсан. Гүш гэрийнхээ хаалгыг нэг гоё. Гэрийнхээ хаалгыг юм болгож байна. Өчтөрийн улаан цай зөгсөж байна. Хүний ямар хөт хэмжээ. Гурван хүртсэн юм тий. Сэнаа. Кала. Сэмэроо. Газ суучдээ шүү ингэж. Үзээ. За газ ингэж хараа. Одоо ингэж харчих. Яана. Үзээ явж байгаа байхгүй юу? Битлийн ах маань бүр ингэ шорттойгоо, таавчтайгаа, футболктой нүцгэн сууж баг. Чамд бол ингэ гараад ир та. Угаарай. Вэ тэгэхгүй бол чи юу вэ штэ амар халуцсан штэ. Тэгээ хуцаа тайлаад явахгүй бол ямар гоё юм бэ? Энэ студид ингэ танилцуулъя. Студид танилцуулж. Үгүй юу танилцуулах вэ? Ингээд нэг юм өөрөө тэгэл ингээд сууж ил байна. Тэгээд ингээ хийсэн уран бүтээлүүдээ ингээ хандаа өлгч гисэн. Тэгээ монтаж хийж байгаа заавал ихнэрээ хулангаг. Билэгцэндээ энэ чомор тавьсан. Бид энэ влог байхгүй. Тэгээ нөө юугаар явсан влого монтажсан аяллаа влого монтажлаад тойройрхон тавиад байгаа юм. Та өөрөө ингээ монтажлж штэ. Тий, ер нь би өөрөө монтаж хийдэг шүү дээ. Кино жоохон мэдэн шүү дээ. Энэ өөрөө бүтэн шүү дээ. Оо ямар лаг юм бэ. Тий. Дууруулсан гал хоёр, найруулсан гал хоёр, зохиол өгсөн гал хоёр, жүжигчин гал хоёр. Тэгээ багт ганцаараа. Тий, ерөөсөө. Юу нэг аав юм биш үү? Энэ хэмттэй юм байна. Тий. Чаплогт хоёр байна да. Яа. Би ч одоо хайшаа нэг юм тажигсан дарваатлын инээс нэг хүүхнүүдийн дадлага авсан юм хаашаа. Дөнгөж саяхан төмөө үлзэж юмсан хоёртой ярьслага хийсэн. Тийм үү. Тэгсэн чи та хоёр ороод ирэхээ. Таныг битээр өөрсдийнхөө влогонд оруулсан шүү дээ. Хүн ингээл тий уулгаад халаагаад бүр дотоос тийм хүндэл ойлуулаад байт юм бэлээ. Одоо өөрөө ойлгохгүй харагдаа. Одоо өөрөө яаж ойлгох вэ гэхээр нөө даагч байл. Дотоос хатж ш. Би гэртээ харъя. Даарж гэдэг нь юу гэсэн үг юм? Гадаа чинь. За. Хэр аваач майхан байвал өөрөөртэй. За. Би тэгж даарж мархаас бол айдаг хөвлбөл биш шүү дээ. Ер нь тэгтээ гоё шүү дээ. Ер нь би бол хүүтэнд дуртай. Хүмүүс ингээл хүүтнээс ингээл айж магаал ягаад гэдэг юм. Би бол хүүтэнд дуртай. Бүр тажиг. Бүр нэг юм тэ нэг орцоос хардах нэг зоддог шүү дээ. Матч хийгээд
Тэ нэг юм тэ нэг халуун гэрт нэг тийм эсвэл бүр яг нэг амь намхын цавхын наагур орж ирээд яаш ямар чанга банаг орж ирчих бас гоё шүү дээ. Тэ гоё шүү дээ чинь. Энэ бодлоо хоёулаа үйлдэх юм даа юу? Нэрэ түүцний охид могч бүтэн гадаа үйл шүү дээ. Тийм шүү дээ. Яг зураг авал бас нусаа хацартаа наа шүү дээ. Юугаар бол тэ өвлийн зураг бол тэ чангаш гоё шүү дээ. За хувцас өмсөж. Шортон дээр өмсөд гар. Вага бодлаа нэг тийм хүүтэн дуртай гэдэг онолдож байгаа өөрөө өстө амт болох бай. Гайгоха. За. Йоо хоцоо өсөт. За ингээд оролцогч хувцас солионы заасуудыг бүгдээрээ түргэн хийж шоотод хайж шүү. Яа хараад идэв юм. Тэгээд тэр гарна шүү дээ. сохс тэ. Тийм алгаатай зүгээр. Зүгээр шүү дээ. Энэ эдгүүрийн нөгөө дараад нөгөө нэг сайхан хоёр навчийг хөлдөөгөө тэгээд Загнуулаад манай нөхрийн чихийг хөлдөөлөө энэ ажиллагааг болчлоо гэдэг. Нохооштэй өгшөө. Нохооштэй. Тус цагт бол бүхэн байгаа л юм байна. Дөчөргөм насны нохооштэй. Санаатай л явж байгаа юм да. Өөр тэгэл нүүгээл явж идэв шүү дээ. Нар нуруунд дээр орлол тий. Эгээл бараг тэгэл шампунь, шүдний сойз мой зэлдэв долоо юмнууд л гарч ирэхгүй байна. Яа. Гэтэ хаяа бол гарч ирнэ шүү дээ. Нөө тий студент дээр манус чинь суун тий хонж монж суун тий монтажтай суун тэгэл тэр үед чинь бол тэгэл дайны бэлэн байдалд явахгүй. Сүүлийн үед юу нэм хөдөө гадаа юм гарсан уу гараагүй юу? Ойрд би ер нь яваагүй шүү. Яваагүй юу? Ойрд юусоо яваагүй. Ойрд сая нэг Солонгос явж нэг влогны бичлэгтээ явж ирчихэл тэгэл. Гадагшаал явсан юм байна. Тиймээс ер нь хөдөө гадаа бол гараагүй юм байна тий. Гараагүй. Гэхдээ одоо ер нь харин гарахын сан гэжсэн чи харин ашгүй та хоёр маань хурж ирээд. Гараа яваад өглөө шүү дээ. Яг хөдөө гарахаар чи яг миний нөгөө галзуу хөдөлдөг байхгүй. Юм ер нь жоох юмтай шүү дээ. би нөгөө ийхтэй ярьдаг байхгүй юу? За одоо ингээд юу одоо ийм хөтөлгөө инээ тэр амир гэл юмнууд ярьж байгаа. Одоо галаа орно гэдгийгсэн байхгүй юу? Их хөвгчлөлтэй юм шүү дээ. Юу гэлээ чи их ярих юмтай юм шүү дээ. Ярих юм гэдэг. Их хөвгчлөлтэй юм шүү дээ. Яарсан дээр нөгөө 20 хөвсгөлийн цаашгаа бүр 20 сардлгийн нуруун дээр ингэ явчихдаг байхгүй. Тэгсэн чи бүр сэтгэл хөдлөөд амар гоё ингээл бүр ингээ хархираа ингээ урсч идэх байхгүй. Үу тэр дээр штий. Айгуу гоё. Тэгээ зүгээр эндээс ингээд юм огшоолоо. Зоогсгээл тэгс. Жолооч гайхаа зогслоо. Шууд хувцаа тайлаад гүүгээл үсрээл орцсон. Дүн өвлийн үед 3-9 эхэлсэн байсан. Яа. Хамт явж исэн дүүнэр хөөе гадаахаа яаж болж байгаа юм уу гэ. Та ч юмтай хүн байж тээ гэсэн. Тэгээштэй. Тэгтээ жахаа нэг удалгүй дүүнэр өөрсдөө өсөрж орсон л доо. Йоо тэгэл харцанд ингээл ороод гараад ирэхээс ч хамаагүй сэргээл амар гоё болж байгаа. Юу н харцанд ордог уу? Би юу? Ер нь тэгээ ордог л доо. Эрхэн баярын аврагтай нэг орсон. Ер нь тэгэл яг хөө тэгээ жоохон юмын жоохон хөдлөгчөл тэгээ гүг орчихно. Юм нэг хөдлөгдөх хүн байна л та тий. Юм хөдлөлтөг хүмүүс их байна цаачаа. Мөөжиг гэж хүн байна. Йоо нэрээс олсонгууд зүрхээр явах байж тээ. Юу яадаг байхгүй юу? Тэр хялгамтад зураг авч байгаа ш бид нар. Тэгээд гэсэн чи амар бороо ороод зураг зогсчихгүй юу? Тэгээд амар бороо ороод энэ чинь баг даарад байгаа байхгүй юу? Тэгээд хоолоо идэх гээл нөгөө байрлаж байгаа газар руу машинтай ингээл хүрээд ирсэн чинь тэнд нэг усны орчис гадаа. Байшингийн нэг юм юу ордог ус гоочдаг юм байдаг шүү дээ. Байшингийн гадуурх нөө дээвэр дээрх ус ингээ гоочдаг нэг юм хоолой. Тэгээ байшингийн хажуугаар ингээ хоолойноос нь ус гоожод ингээ газар руу урсдаг шүү дээ. Тэнд усны ороо зогсчихсон. Би өөрийгөө бас юмтай гэж боддог байсан чинь мөөжиг бол бүр намайг бүр даавалцсан юмтай юм билээ. Би хизээч 53 давхраас үсрэхгүй байхгүй юу? Үсэрсэн шүү дээ. Тэр нэг юм угаар ингэж жагаад би бол хизээч тийм зориг гаргахгүй. Мөөжигч юм бол бас
Гэтэл бас гоё л байдаг хэл та тэр нэг гоё нэг. Үнэхээр тэр нэг юм адреналин ялгараал нэг амар болд юм шиг байна. Харин тийм. Гэхдээ мэдээж тэгнэлтэй гэж. Би л ингээ баг бүсээ зүгээд шитгэд тэр явж явах хугацаанд зүрх хаачих уу. Үгүй тэгин штэ тэр чинь шүү ингэж яах хооронд. Хажуураас бурхан сайн өгшөө ингээ гараад ирнэ юм. Гэхдээ тэр чинь бурхан юм уу хамынхан чөтгөр Нэг юм хадуур ирчихсэн нэг нэг. ирлийч нэ. Тэ. Йоо. Амар. Хай тэр хүн сумыг хөдөлгөж юусоо болохгүй. Амар мөөжиг болстой. Төө яах вэ тэгээ нөгөө нэг ер нь энэ жижиг биетэй хүмүүс чинь нэг тийм юутай юм шүү. Их адтай. Одоо ийм эрсдэлт дуртай юм шүү. Тийм юм шиг тий. Тэгээ тийм хөнгөн шингэн болох гэдэг юм уу? Би хаа. Мөөжигч надаас жижиг гин л дээ. Гэхдээ тааш ер нь яг адилхан л тий. Хэмжээ авна яг бид жижиг гин л дээ. 164. Би 165. Нэгээр илүү 1000-аар илүү гэж байна. Мөөжиг орсон уу? Манай дээр. Йоо, манай нөхцөлтөө орсон шүү дээ. Мөөжигт хоёр одоо тэгээд их юм ухааны юм ярьсан хоёр. Супер юм ярьж байгаад одоо тэгээ өргөлжлүүлсэн. Тэгээд баг. Нэвтрүүлэг дуусаад одоо саа гэдэг шиг. За галаахын халамцын хоёрын таны влогч хэдэн дугаар бичигдсэн одоо? 182. Хэдэн жилийн хугацаанд вэ? 4 жил явцсан. Тэгээ 4 жил. Тэгээ 4 жил болсон шүү дээ. 7 хоногт нэг удаа авахгүй. Тийм тэгээд сард 4 удаа тэгээд одоо чи яг 4 жилдээ хийгээ. 7 хоногт нэг сард 4 удаа. Хүү яа амар шүү. Эхний 2 жил бол одоо уусан. Одоо л мэддэг бас тий. Сууд руугаа уучраа Аасан. Ойлдоо тий халамцуу яриа гэл тий. Нэр үнэхээр яг юу яддаг юм бэ л дээ. Ямар ч хүн ярьдаг юм бэ л дээ гэсэн. Нэг сэм шалаал дотроос нэг юм хатгаал ирэхээр хин ч юусэн ярьдаг юм бэ л. Тийм л дээ. Тэгээ яаж энийг ингэж бодож олов? Ууж сууж агаад гинт олсон. Одоо ууж байгаа. Гэхдээ угаасаа найзууд сууж байгаа л тийм биз дээ. Чи ярьчих. Одоо өөрөө хөдлөж. Найзууд тэгэл авхаа бид нар чинь ингээл ярьж сууж байгаа л тэгэл ер нь зүгээр энийг шууд биччихвэл яасан юм. Тэгэл нэвтрүүлэх шүү гээл яриад маазардаг байсан байхгүй юу? Тэгээл тэгж байгаа л ковидын үеэр ковид таарад хамгийн гол нь ковид таарах үед чинь хүмүүс нэг амар сони хийц хүрсэн шээ. Тийм амар хэцүү хүрсэн. Кино зураг авъя гэд гарыг ихээр гарч болохгүй хориотой. Тэгэд янз янз юм хийж үзсэн байхгүй. Тэг би тэр битгий линксэн штэ. Грин фит орцны фитнес гээд. За. Тэгэн гутаа тэрийгэ бичээд одоо манайх 12 давхар дамжирдаг байхгүй. Тэгэн гутаа доошгоо шатаар нэг давхарлаа очоод дээшгээд шатаар 3 удаа эрээс хийхэд зүгээр асгарт хөлөрдөг байхгүй. Тэр чинь угаасаа орцноос гарахгүй юм чи. Тийш та гарахгүй ш битүү яг бүр чамбуу энэ бүр тэгээ нөгөө нэг юуныхаа орцныхоо нэг аварын шатаар ингээд дээш доош ингээд яваад исэн байхгүй. Тэгсэн зүгээр гэртээ ороод ирэхэд зүгээр яг фитнест явсан юм шиг асгарт хөлөрдөг байхгүй. Тэгээ тэрийгээ ингээд бүр ингээд бичлэг хийж үзэл контент болгож үзэл дараа нь байжгаад нэг жоохон сулраал гараад ирэнгүүт ковидын үеэр гараад ирэнгүүт гэр бүлэрээ контент хийгээд тэр нь болохоор бид ирлээ гээд тэр нөгөө энэ баригдаж байгаа хауснууд баригдаж байгаа апартмент орон сууцнуудын нөгөө нэг энэ үзэсгэлэн юу штэ юу гэдэг вэ тэр чинь нөгөө нэг нөгөө юу шоурум нэг зарцаагаа хийсэн. Тий шоурумд очоод тэг шоурумд очингуудаа тэгээ тэнд нэг хоног байрлаад энд хэрвээ та байр авах юм бол ийм мэдрэмжийг авах юм байна. Өнөөдөр бид бүхэн гэр бүлэрээ энд бай нэг өдрийг хонлоо. Тэгээд ийм мэдрэмжийг авч ийн гал эхнэрийнхээ мэдрэмжийг, өөрийнхөө мэдрэмжийг, хүүхдүүдийнхээ мэдрэмжийг яриулаад тэгээ нэг тийм гоё контент бас хийж үзсэн. Нилээд хэдэн дугаар миний YouTube дээр тавьсан. Тэгээд явж байгаад ерөнхийдөө халамцсан яриагаа хийж эхлэе. Тэгээд ер нь тэр
баахан юм ковидын үеэр л сэтгэж нөгөө зүг хүн ер нь гэхдээ уйдах тий хүн нөгөө уйдахаар чинь айгүй хоол юм сэтгэв юм биш үү? Тэгэл шалгарч үлдэж нөгөө байгалийн шалгарлаараа үлдсэн нь энэ халамцсан яриа байхгүй. Нөгөө хэд маа тэгээд хийгдэхгүй тэгээд хідэн дугаар хийгээл тэгэл зогссон. Ийм нөгөө байнгын хөдөлгөөнтэй байдаг хүмүүс чинь яг ингээ хоригдонгууд дэлбэрэх гээд байгаа. Тий. Ингээ юу ч хийхгүй гэртээ сууж чадахгүй байгаа байхгүй юу. Тийм учраас ингээд яа цаа яг хуу боломжит нөхцөл дээр нь юу хийж болохоор вэ гэдэг юм ингээ бодоод эргэлхийлээд эхэлж байгаа. Тэгээд ядж яхад тэр чинь нөгөө нэг бүр юуг ядсан штэ алкогол хориод тэгэн гутаа бүр ингээ хуурай хуйлны үе шиг болоод бүр нөгөө алкогол чинь бүр шаганд орсон шүү дээ. Бүр оройгоор ингээд залуучууд ингээ машиныхаа ард ачиж явж байгаад ингээ шагалдаг. Тэр үед нөгөө халамцсан яриа нэвтрүүлэг эхэлсэн. Одоо тэгээд уусан. Аялын болоогоо хизэнээс хийж гисэн юм ба? Аялын болоогоо болохоор нэг нэлийн баазтай болгож цацъя гэж бодоод түрүү жил яваад Баядэхэ, Бээжин Баядэхэ гэж нэг яваад тэгээ араас нь Сөүл тэгээд Том Куанжу гээд 2 хотоор яваад ерөнхийдөө нэг 12 дугаарын нэвтрүүлэг бэлтжээд тэгээд саянаас эхэлж цацаад явж байгаа юм. Одоо болохоор 8 9 дэх дугаарыг цацгаж байна. Тэгээ би сая хийгээ сууж идэх чинь тэр байхгүй. Хөдөлмөрлөө сууж байгаа шүү дээ. Яа 10 хэдэн дугаараа чинь нийлээд. Тэгсэн тэгээд одоо дараагийнх нь сизон болохоор яг та хоёр шиг. Та хоёр ч болохоор 20 дугаар хийгээд нэг сизон дуусчих юм биш тий. Тэгээ манай аяллаа болоог болохоор одоо дараагийн сизон болохоор Вьетнамаас эхэлье. Тий. Гоё юм байна. Вьетнам руугаа хизээ явах уу? Вьетнам руу энэ сарын 20-нд явах юм. Тэгээд хинжинэ оноо гарах юм шүү дээ. Үгүй 30-нд ирэхэд ирэх. Ирээд. 10 онцол ирэх юм. Тий 10 онцол ирэх. Нэг сайхан хөдөлмөрлчөөд хажуугаар нь би нөгөө нэг юм влог хийгээ явахаар би өөрөө зураглаач болоод аягүй их ядардаг. Тийм шүү дээ. Харин тэгдэг хөхгүй юу? Маш их зураг авч явсаар байв. Өөрөө бичээл тий. Харин Тэрийг гол нь гэрийнхээ ойлгох уу? Одоо бас эхэнтэй жоохон ойлгохгүй байгаад ах шиг байсан. Одоо жоохон ойлгоод ах шиг байлаа шүү. Тий. Ойлгоод байгаа. Тий. Гэхдээ нэрээ эн чинь нөгөө асар их ажил байдаг байхгүй юу? Харин Тэгээ бид нар өөрсдөө ингээд мэдээд байгаа хэрнээ гэр бүл дотроо бол эн чинь мэдэхгүй байхгүй юу? Эр хүн л бол чи одоо энийгээ хийн тэр энэ гэр бүлээрээ л явж амж хамаагүй чи хийх хэвээр. Гэтэл чи чин зураг аваад энэ бүх юма хийгээд ингээд илүү ажил давхар хийгээд байгаа байхгүй юу? Тийм. Гэхдээ яг нөгөө нэг хулангаа бол өөрөө урлагийн хүн учраас бас ч гэж ойлгодог л доо цаа чинь бол. Ойлгоно л доо. Тэгтэл гэр бүл бол гэр бүл шүү. Тийм гэр бүл бол гэр бүл. Яг гэр бүл дотор бол тэр хоёулаа урлагийнч байна уу биш ч байна уу ерөөсө бодлоггүй шүү. Хамаагүй шүү. Тэр чи эр эмийн хоорондын харьцаа явж байгаа юм. Тий. За одоо тэгвэл та шинэ кино мөн хамгийн сүүлд ямар кино хийсэн? Би сая энэ 100 кино хийсэн. Тэгээ одоо пост продакшныхаа ажилд явж байгаа. Тэгээ өнчин гэдэг нэртэй драм төрлийн кино хийж байгаа. Одоо ерөнхийдөө 1 сард нээлттэй байх. Бүр дэлгэцийн бүр уран сахны бүрийн хэмжээний уран сахны. Ер нь бүрийн хэмжээний уран сахны кино. Гэхдээ одоо миний хувьд бол театрын IPTV гэдэг ойлголт бол байхгүй. Яг тэгэхээр энэ бол платформоор сонгож байгаа болохоос биш, кино бол кино. Нийт үзэгчд маань тэгээд байхгүй юу харин. Яг хөө тэгээд одоо бол яг энэ ялгаа бол туудахгүй байгаа. Харилцах байхаа. Яг тэгэхээр ковидоос хойш ковидоос хойш ерөөсөө энэ дэлхийн чиг хандлага кино үзүүрийн ер нь энэ энтертейнмент ертөнцийн чинь өөр болчихлоо шүү дээ. Одоо заавал тэр театрт очиж кино үзэх тийм ээ ингэх чинь бол биш болчихлоо шүү дээ. Тийм. Тэгээ манайх нэг тийм бас нэг ойлголтууд нь тийм байдаг байхгүй юу? IPTV-д хөөрөө нэг жоохон юу өгөөд идэг, дэлгэцийнхтаа ингэж хийдэг гэл. Тэр тэгтээ одоо бол байхгүй болж байгаа хаа. Одоо тэгж хүмүүс л наача IPTV гээл уран бүтээлчдийг одоо жишээ нь IPTV штэ гээл нэг хямдхан гуйдаг ч юм уу ярьдаг ч юм уу тий ингэдэг энэ асуудал бол тий энэ байдаг штэ тий энэ асуудал бол одоо бол байхгүй болох байхаа.
Ер нь тэгээд уран бүтээлчид ч гэсэн өөрсдөө энэ дээр нэлийн цензуртэй хандаж тэр IPTV нэ юу нэ ямар платформаар гарах нь сонирн биш ээ. Энэ бол уран бүтээл гэдэг өнцгөөс нь л хандаад эхлэх юм бол тэгээд энэ арилна л да. Ямар амар нэг явсхан дээр ярьчих вэ? Маш их хүч хөдөлмөр зарж ер нь энэ чинь хийж байгаа хөдөлмөрлөлийн хувьд энэ энерги зарцуулалтын хувьд ажиллаж байгаа нэг л зарч болохгүй юм чинь. Тийм. Зүгээр ажлаа хийж байгаа. Бид чинь яг л адилхан байхгүй юу? Гэхдээ Netflix-ээр гарч байгаа кинонуудыг одоо IPTV гэх юм уу? Тийм биз дээ. Ялгаа байхгүй байхгүй юу? Байхгүй байхгүй юу? Ямар гайхалтай мундаг бүтээлүүд тэр платформоор гарч ийн тий? хичнээн та юу дэлгэцийн уран бүтээл хийсэн байна кино. Мэдгүй одоо нэг 20-30 байгаа байлгүй дээ бүрийн хэмжээний уран сайхны кино. Тэр хавцал байгаа байлгүй дээ. Тэр дотор л байгаа. Одоо 2009 онд намайг ингээ зогсоохгүй би ингээ яриад байдсан шүү. Яа тий. Ярилтаж тэнэг аваад. Угаасаа тийм шүү дээ. Тэгээ энэ миний түүцний охид киногоороо Испани Тийм нэг юунд нэг очсон шүү дээ. Испанд нэг фестивалд очсон. 2008 оноос хойш би ер нь жил завсарлаагүй баха. Жил болгон кинотой байсан. Зарим жил дээр нэг 2 кино минуттай ч юм уу. Тэгж явсан баг. 2008 оноос хойш. Одоо миний анхны кинон дээр чинь Жавха тоглосон шүү дээ. Жавхагийн анхны ч кино байлаа шүү дээ. Ямар кино вэ? Хайр рекорд гэдэг. Хайр рекорд амар гоё кино шүү. Тийм Жавха Жавхагийн анхны кино байлаа. Тийм баг яг бүтэн бүрэн юу вэ? Өмнө нь яхтай хөөрхий орж гараад. Нөө гадаадас ирдэг мөн. Нэг тод өнгөтэй уцтай. Тэр чи одоо угаасаа тэгэл миний л уцсны юу чинь тэрүүгээр л одоо ил тод харагдана. Хуцлалт надад ч гэсэн харалтаа энэ гэлтгансын мөмсөл явж байгаа. Гөгшөгчөд энийгээ тавихгүй маа. Тэгээ эндэг бас нэг юм хүүхэлтэй шиг бодолттой энэ маань ингээд тэр кинонд өрөвсөл хардаг ш нэг амар тод бодолттой. Тэр чинь бол мейкап аа. Кино тэгтээ тань өөрөө ингэж бодгойл хэлсэн байгаа. Үгүй би чинь тэгж явж үзээгүй юм чи мэдэхгүй шүү дээ. Хайр рекорд гоё кино. яг миний нөгөө кинонуудын чи ер нь бараг 60-70% нь дандаа комеди байдаг шүү дээ. Эхлээд тэгтээ тэр чи яг нөгөө мэдээж комеди гоё шүү дээ. Тэгээд угаасаа нөгөө аав жаяа хоёр хүүхд залуучуудын театрт өссөн болохоор тэр зүг рүүгээ жоохон илүү сонирхолтой байсан ч юм уу яасан чи тэгэл нэг мэдхэд нэг юм комеди сонирхолтой болцсон байсан шүү дээ. Тэгээд энийг мэдрэх мэдрэмж ч бас аюул чухал байхгүй юу? Гэтэ миний тэр комеди инедми төрөл рүү сонирхдаг нь бас классрум багштай холбоотой. Бас нэг хүүхдээ өнгөрөөгөө аячихгүй юу? Дөнгөж 1-р курст ороод биш 2-р курсч байлгүй дээ. Ороод нөгөө юуны малерийн аргагүй ихэнд очиж сканарелийг хийдэг байхгүй юу? Гэрлээ бит хоёр. Танаа гэрлээ бит хоёр. Гэрлээ чи манай анги штэ. Тэг гэрлээ Мартин би сканарел болоод тэг бит хоёр тэр юуг хийдэг байхгүй жүжиг хэсэг хийдэг байхгүй юу? Тэгээд дууссаны дараа нөгөөх чинь тэгдэг байхгүй багш. Гал хоёр гэрэл цэцэг хоёрт комедиг мэдэрсэнд нь баярлалаа гэж хэлдэг байхгүй нөгөө хүүхдүүд дотроос бүр онцлоод тэгсэн чинь өнгөрчихгүй. Тэгэхээр чиний цус нь бас байгаа байхгүй юу? Тийм шүү дээ. Комеди мэдэрдэг баатар болоод. Тэгээ тэр үг нь бүр үнэхээр орцсон. Орцсон. Багшийн тэр үг зүгээр илгэн даг гэж орцсон. Тэгэл ерөөсө дүрдээ итгэл өөрийгөө амар комеди гээл итгэл нэгсэг явсан тэгээд царцаагаад тэгэл тэрнээс хойш комедид дуртай болсон юм да. Төсний охид биш нөгөө төсний охид биш юу байхгүй юу? Хувьсалтай цугна миний нууц гэдэг нэг драмын кино хийгээл тэгээд тэндээс бол миний нууцыг та хийсэн юм уу? Тий. Тэгээд дараа нь төсний охид гэж хийгээл тэгээ гадны нөлөөгөө гэж хийгээл тэгэл ер нь бол тэр тал руугаа одоо сүүлийн үед бол нэлээд сонирхолтой болцсон. Гэхдээ миний уншдаг юмнууд жоохон хүнд тал руугаа байдаг шүү дээ. Тий. Достоевский, Достоевский энэ төр хүнд тал руугаа л уншдаг байсан юм хүүхд байх юм. Тэгэл баярлалаа. Одоо яриадах юм бол дуусахгүй юм шиг байна битээ. Одоо тийм нэ. Ер нь бол тийм. Тэгээд нэг 100 татчихвол. Одоо татуулах юм гэж байхгүй шүү. Битээрийнх дээр бол ямар ч тийм сүтэ цал байна да. Зүгээрээ би алкогол хэрэглээгүй бар 3 жил болж штэ.
тэгчээ халамцаар хийгээ удаагах юм. Тий яг хөө тэгээд зочин ч юм бол 7 хоногт нэг л удаа ирнэ шүү дээ. Би ч бол 7 хоног болгон тий. Би бол 7 хоног болгон байж гин тий. Тэгтээ яг хөө зүгээр ихний халамцсан яриа хийжсэн ихний 2 жилд бол одоо уусаа. Одоо уучрал згээд байна шүү. За ингээд очих газраа хүрээд майхна бариад. Майхан барина гэдэг нь яг ямар ч үстэй юм бэ? Гүй нэрнээс майхан барил шүү дээ. Одоо цасан дээр хэдүүлэх өнгөлийн майхна барил шүү. Аа за. Тэгээд та ч одоо тийм тачгсан дуртай гэсэн одоо ахыхаа очоод харидаа хүслэн биелүүлээ. Тэр нэг юм доторх нэг юм ингээд хөөхөн хөглөө гаргаад ирвэл ахмын бүрсэн нэр ингээ их гээд эргүүлээ ичих юм шүү. Магадгүй тэндээс өөр сэдв. Одоо нэг хэл самд хөрөх гэж одоо нэг аюу их зовх байт. Энэ нэг маах юм уу хоёр маах юм? Энэ шал. Шална юм уу? За. Чи доороос даруулахгүй жиндүүлэхгүй тул ийм шалтай. Энэ удаад битээр өвлийн маах авчираагүй. Бөмбөр ногоон гэж битээр хэлдэг маах юм байдэ. Яагаад авчирсан бэ? Хүмүүсээс нөгөө зүгээр энийг дан зууны маах гэж ойлгоод байдаг хгүй. Тэгээд хөдөөхээр аяллаар явахдаа өдөрч гэсэн гоё маахна бариад дотроо халаагаа суучих дурдуул дуулгах. Өө ямар гоё. Адилшаа алахгүй хамгийн гол нь доороос жиндүүлэхгүй тул шал их чухал байхгүй юу? Ааха. Тэгээд тэрийг мэдрүүлэх гээд тэгээд хүүтнээс айж ажихгүй гэхээр нь тэр зориглоод аваад ирлээ. Гэхдээ гадаа гоё юм. За миний ах хөдлөх нь үү? Одоо ингэж арна штэ зүг. Оо за тийм үү. Фитнесийн юу дээшээ доошоо гүйдэг хүндээр асуудал байхгүй юу? Яг хөө бас нэг дараа л үзээ л дээ тий. Ер нь спортын хүн байхгүй юу? Тэр саун дотор хувцастай эн чинь жингээ хаях гад бас гүйжсэн хүн байхгүй юу? Тийм үү? Тийм үстэй. Одоо тэгсэн. Жаахан мантаста. Одоо тэгсэн. Чи одоо залуудаа одоо энэ маань бас насны явж байгаа шүү дээ. Нас явсаа. Иглээ одоо их майхнасаа их маха. За майхан энэ биш юм уу тий? Энэ шал юм уу? За. Одоо оруулаа гоё. Ер нь бол нь шүү дээ. Би бол юм эвдэж явснаас эвлүүлж яваагүй. Зүгээр энийг эвдэх гэх юм. Маахна буулгаад гэх юм бол би газ буулгах чинь. Зүгээр бариад гэх юм бол дачхгүй байж чадахгүй шүү. Одоо дачнаа. За энэ нэг ингэ тайлж байгаа. Ямар сандаа тэгдэж шүү. Ер нь ийм тийм ахууд айгу муу ахгүй найз нь. Тэгэд хулан ирээл энийг нэг засаатгаач гэдэг улам аав нь барьчдаг. Оо зарсаа нөө өөргөл тэгэл явчих шүү дээ. За. Энийг Яа гинэ. Алуу. Ой чи цасанд шигдэж чинь те. За нэг. За энэ бодлоо тий. За. Битэрийн найханд нэр өгсөн байхгүй. Оо за. Ингээд хийлээл өөрөө шууд босчих юм уу? Оо ямар хөөрхий. Тэгээ шалаа тавиад. Тий эхлээд шалаа оруулдаг юм уу? Үгүй босгоч. Тэгээд шалаа оруул. Энд чинь яг ошин идэгсэн. Тийм. Оо энэ юу нэ? За аль руу н оруулах юм? Хийл ажилт. Нүхийг одоо өрөөж аг. Нүх болохтой бол гайгүй шүү. Энд. За. Энэ юу юм бэ? Үч цоо шин юм байна шүү манайхаа. Я манай чинь цааш нь. Тэр биш юм уу? Ноцоос нэвтэй хийж байгаа тийм. Энэ. Юу нүхтэй. Тэгтээ зүгээр чонзоо дүүг бодох юм бол бас ч гэж гайгүй зүгээр. Зүгээр арайч бас нэг тий. Чонзоо шууд баг хөрсөн болгоно нэвдэр идэв юм шүү.
Ивэтэй юм уу дөө чинсээр одоо юу нь Өөр тийм байна. яг тийм болцоо. Энийг яаж Оо. энийг хийж байгаа яаж ч тэ. Үзүү. За Зөө дэш. Хий гарч ийн. гарна. Хойн ч ушууг нэ тэ. За. Ух, ийм том юм одоо тэгээд хий орох уу? А? Зөөрөхгүй нэрээ. Зөөрөхгүй юу? Дараасаа гэнэ. Тий юу? Фитнес шүү дээ. Оо яг уу энэ малгай өмсөх үү? Гайгүй юу? Зүрэ. Энэ явах юм уу? Явах. Явж гинөө. Бас дараа бас Үнээсээ тоолооч 100 хүсгүй. Энэ тэндээсээ хий алдаагүй үз. атаагүй. Тоолс юм уу? А, тоолоогүй шүү Тоолоогүй. дээ. Хэд тоолох юм? Тоолъё, одоо тоолъё. За. Түрүү тоолох. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10. Яа. Яг гүцэх юм л яс. Чанга юм байна чи. Ээлжтэй багт. Энэ бостоо тэгээд манай бидний гэр болоо гэсэн үг тийм. Оо. Би гар ажиллагаанд айгүй муу юм байна. За Одоо энэ сайн дэмээд үү? сол Яг хоёр гарны зайлуу. Хоёр гарны юу бол нэлийн явд юм те. тэр ч одоо энийг зомжигаа ойрлоо шүү дээ. Одоо энэ талаас нь босооч. Тэр нөгөө талаас нь. Оо одоо гар ам орж штэ. Зайлуу яг энэ дээр би нэг жоохон явах. Алуу. Одоо ингэж болсон доо. За. Аавын нэг Оо за. Тэгж ин. одоо нэг бариад үзье. Одоо нэг хэлсэн. Тэгээд бод. Оо ах уустаас. Одоо яг нааш. Өвчтэй штэ. За та баг болчихсон. За болсон доо. Биш би тэгтээ мөөжиг манус өөрсдөө сумтаа гэсэн яг хүрлаахын дэргэд бол манус амар даруухан тий. Хүрлаах өөрсдөө. Йоо, сумын хаан шүү. Хаан юм шиг тий. Йоо, нэг өнгөрөхөр өөрсдөө амар өнгөрдөг шүү. Йоо. Тэр нөгөө хүрлаах хоёр чэжүүдод явчихдаг аахгүй. Чэжүүдогийн нөгөө нэг юм зах дээр чэжүүдо мандэр нэг ингэж идэх юм байц зүгээр амар. Ингээ асууж чадхаа байсан юм. Хальтаа юутай тэр Харагдаад Худалдаг шиг ингээ аавна. Йоо. Бас л өнгөрөө юм шиг. Хупа. Гараад шатаа авах болоо. Оо за. Чока шаландаа сайн уу те? шалтаа. Энэ болонгод юм шиг. За тэр байлгач. За энэ Энэ юм шүү. Энэ болтой юм. одоо яах юм бол энэдэг? Нэг л эвлүүлэх л баг та тийм. Өө за сөвлийн майхан гэж юм байт юм байна те. Даарн марна гэж бол хоншоор үз. Хоншоор. Дөвлийн хүүтнэр
Хөвсгөл нэг уртсан тоноод Аа чи ингэж авах юм. За одоо дөрөв. бас чангад юм байна. Дөрөв шин гэж. За энэ ш. Үүрээр учиргүй их даард юм байлээ. Тэкондийнхаа дэвжээг нэшэ барь яханаш. Оо за. Алло. Тэрос арай л юу. Бид гуравт ер нь заавал ийм бүтэн шатны хэрэг байгаа мó. байгаа. Жинт ч. Хоёр ч миний хоёр талаас ингэ төвөнчдөг юм бо. Доороос жингэж чадахгүй шүү дээ. Хоёр юм сайхан хүүхэн байж ах чинь хоёр талаас төвчдөг. Сажараа. Танах хэд чи хүүхэд үздэг байгаа сте. Энэ биш шүү. Муу юм. Анаач бол арай бишээ чука. Тийм байна. Эсрэг талдаа эндээ юм шүү. Чука. Эсрэг талдаа эндээ юм шүү. Аа? Энэ юм шүү. Би ер нь яг үннээ л хэлсэн шүү. Юм эвдүүлэхтэй бол үнэхээр муу. Яанаа та. Гэхдээ манайс ч одоо ингээд энэ тийм зураг авалтаар очиж ингээд майхан заахан засах хэрэг гарна. Биш ээ. Нөгөө залуучууд бижигнэл засчдаг. Харин тийм. Тий. Бид нар чинь хийдгүй байхгүй. Тийм. Тэгээ шатныг бодохлоор өмнө өөр хүн хийсэн юм аа. Тэгэхээр мэдхгүй. Тэгээ худлаа. Наанаас нь амар нэмэр нүүхээс биш. юм шүү. Аа. Эдрийг годно. Оо яг зөв шүү дээ. Энэ эднэр шүү дээ ерөөсөө. Тэгвэл энэ Наадууд чи биш юм шүү. Биш юм шүү. Тийм шүү дээ. Годныг наадууд чи захаараа авах юм. Түр давхар чи. За. Оо ерөөсөө л энэ шүү дээ. Ингээд тавьчих. Тий, ерөөсөө л энэ шүү дээ. Та тэгэл. тийм гүгэл авах ш дүүрийг хараад. За тийм ээ. Гүн зороо. Аа, тий. Тий. За цаагаа гэж. Хөрх юм. Айны данхтай. Тойр ч өсдөгөр аялаас орчихжээ. Яс хөөрхийн тий. Энэ тэн ч юм уу алдсан биш үү? Янз бүр бац. Тийм үү? Дулаахан болгоод тавьчих жоох. Гэхдээ энэ нөгөө лего шалжин бас доороос чи ийггүй. Наач Оо за уучлаарай. Юм ярьж байгаа л авч шин. аваад идэг шинжээ биш үү? За сайхан сүлдээ цайгаа хээр гарч ирснийг сайхан сүлдээ цайгаа уяа. Умэн да. Яагаад гэдэг юм аа? Яаса идээд. Баярлалаа. Энэ юу гэж юмс вэ? Чангас үү? Чангас. Тийм тий. За. Жаата хавьяагаа үзүүлье. Яа. Би ч ч амдаа юм хийж явуулаа. За. Манай гадаач. Өнөө хүмүүс амх юм уу? Төмөр зам гэх юм уу? Тавдуур орол. Хадуур орол. Хадуур орол тий. Манайх 1989 онд тавдуур орол нүүж ирээд нөгөө нэг юу яадаг штэ. Хуучин чинь улс байр өгдөг Өгдөг байлаа. шүү, Тий. Тэр үед нөгөө өмнө нь болохоор 17 тэр таван буудалд театрын байр гэж байдаг байсан. За. Тэр нэг театрын дуурийн тий 17 дугаар сургуулийн яг энэ уртлаар дуурийн театрынхан, хүүхэлдэйн театрынхан гэл ингээл энэ театрын ажилч театрын байр гэж байдаг байсан. Би бол тэнд төрсөн. Тэгээд 89 онд наашгаа наваг 9 настай байхад 5 дугаар орлоор нүүж ирээд тэгэл Өнөөдөр 40 мянга 5 дугаар хороол хоёрын хооронд л одоо энэ мөө хоёр байж байгаа хөлөөрөө туучж ирсэн. хэрэг атман байсан бэ? Ямар юмны атман бити? Ямар юмны атман бити? Гэхдээ атман ч гэж юу байх вэ? Тэр чи одоо яг нэг Тэр үед чи атман гэж ярьдаг байсан чи атман гэж ярьдаг байсан. Жохон сахилахгүй. Тэгээд нэг бас нэг хөрхөө погомого хийчдэг нөхдөлөд чи атман гэдэг байсан. Миний хувьд бол яг зүгээр ангитай бол бас яг үзчихдэг байсан. Ангитай. Тэгээд нөгөө манай анги чи байхгүй Б гэж байсан. Тэгээд би чинь бас нэг дөнгөж ирэнгуудаа анги дотроо бас нэг жоохон погомого хийгээл. Юунд гэхдээ нөгөө миний үе насныхны үе чи ер нь тийм шүү дээ. Ер нь
Одоо ингээ явж байхад сургуулийн гадаа зодоо хийж байгаа хүмүүс тагдахгүй байгааз. Манайш үед бол байнг шиг хүсэлцээ чи тавь. Тэгээ хамраас цус авах юм бол тэгээд тулаан өндөрлөдөг тийм л байлаа шүү дээ. Тэгэж байж яасан чинь Төвкө гэд манай гээд бас хөөрхөн одоо 40 мянгатад бас хөөрхөн сүултээ бол нэлээд чангарсан шүү дээ манай Төвкө чинь. Төвкөгийн анги бас нэлээд Төвкө ангийнхаа атваа гэдэг би наадалт нь ингэж явж байгаа. Тэгсэн чинь манай хоёр анги нийлүүлээ айцсан. Тэгээ 5 дахь ангид нэг юу яадаг. Нэг ингээд нэг тий. Төгсөө 5 руу дунд анги руу ороход ингээд нийлүүлдэг. Тий, зарим нь 3-аас 5 руу үсрээд. Тэгээ манай ангийг нийлүүлээ айцсан. Хоёр сахилгагүй анги нийлсэн. Юун дэ бооч хувирсан. Тэгээд эцэстээ манай 45-ын багш нар ярьж байсан. За энэ 10-ын дэ төгсөж нэг санаа амарлаа гэсэн. Тэмэл ангид байлаа. Тэр чинь нөгөө би яг тэр өсөрдөг үе нөхгүй юу? Тэгээ ингээ өсрөөд оронгууд чинь 5 дугаар ангиас нэхлээд тэр ямар бодлого юм мэдгүй. Дүнгээр нь А, Б, В, Г, Д ингээ хуульчдаг байсан. Айгүй их хүүхдүүдийг одоо дабл стандарт гаргаж ингэж ялгаж салгана. Сурлага муутаанууд нь тэр дээр үү яваа. Тэгээ манаар тий. Жэзэр үү яваа тий. Энэ нөхдүүд оваагаагүй тооны сонгон лөө гэдэг тий. Айгүй муухай хүүхдүүдийг ингэж ялгаж салгадаг. Тийм муухай хэцүү балиар үед байлаа да. Одоо хэрэгцээ жишээ нь миний хүүхдийг тий сурлага муутай гэд ингээд ялгаад тийшээгээ ингээд ялгуурлан гадуурах юм бол би л сургуулийн захиргаанд шууд хандна. Юу яриад байгаа юм бэ та нар тий? Энд ч яахаараа танаа сургууль сурах хэрэгтэй шүү дээ. Энд ч боловсрол бодлох хэрэгтэй шүү дээ. Хүүхэд бүхэн тэр ширхтэр байх хэрэгтэй. Яг үнэ тий. Шууд одоо ингээ улс төрч явж. Тийм үе бол байсан. Байсан. Тэгээд нөгөө шууд Монгол хичгээр орох хэрэгтэй ч гэдэг. Манай ангид бол жишээлбэл 5 дугаар ангид ганцхан Монгол хичээр орсон. Ганцхан жил ороод тэгээд ороод дахиж. Тэгээд би одоо 1 жилийн Монгол хичгийн боловсралтай. Тий. Тэгтээ уншина одоо. Айгуу сайн багш орсон да тий. Би чинь уншина. Айгуу сайн. Тэр нөгөө ястаа багшаасаа л болдог. Манайх ч миний ч үеийнхээ Монгол хичээг орчихсон. Гинт кириллсээр орж ирээд. Тийм үү. Дундаас нь Анхаас бүр Монгол орж байгаа. тийм Монгол хичээгээр анх Монгол хичээгээр ордог байсан. Тэгж байгаа гинт кирилл орж ирсэн. Тэрнээс биш би шин цэцэрлэгтээ толгоогоор гайхаж ирсэн үг. Цэцэрлэгтээ. Одоо манай галаа маань жүжигч найруулагч дээрээс нь спортын хүн байгаа. За такиндогоор одоо 10 жил байхдаа хичээлдэж байсан юм уу эсвэл төгсөөд үү яа гэм бол тэгээ бас бүстэй. Тий, яг хөө зөвхөн 13 настай байхдаа л гайрдан багштай л очсон л дээ. Ер нь бол би бол тэгж боддог байхгүй. Миний би яг энэ ярианыхын донзорд нэг юм хэлжээ. Яг одоо манай галаа чинь такиндогийн холбооны ерөнхийлөгч. Өө тийм үү? Дэд ерөнхийлөгч. Дэд ерөнхийлөгч. Тийм шүү дээ. Тэ миний амьдралд хоёр эр хүн бол маш том нөлөө үзүүлсэн гэж би боддог. Одоо хоёр эмэгтэй бол маш том нөлөө үзүүлсэн гэж би боддог. Тэр хоёр эр хүнийх нь нэг нь бол одоо мэдээж миний бурхан аав. Нөгөөх нь бол одоо миний дасалжуулагч коуч гайрдан, Сэмчсүрэнгийн гайрдан гэж багш маань байдаг. Тэгээ би багш дээр бол 13 нас жоохон өнгөрч байгаа бол очсон. Одоо яг дунд хүүгийнхээ насн дээр л очсон. Тэгэл тэндээс хойш ер нь өсөх наснда 20 хүртлээр багш дээр байсан. Тэгээ тэр хугацаанд л одоо бүхэл зүйлийг нэг өсөх насн дээр хүн чинь нэг юм те ментор болсон юм мондөг хүний дэргэд байхад чи айгүй их юм сурна шүү дээ. Тэгээд миний даган дуурайлт тэр хүний одоо хэрэгцээ одоо ингээд миний амжилттай яваа гэж харах юм бол бас гайрдан Сэмчсүрэнгийн гайрдан багшийн маань бас нөлөө маш их байгаа гэж боддгийг. Нөгөө эмэгтэйчүүд бол угаасаа ойлгомжтой шүү. Миний ээж, миний эхнэр Хуланга хоёр бол бас гайхалтай штэ. Мэдээж одоо энэ амжилттай яваа ир хүний ард гайхалтай эмэгтэй байдаг штэ. Гэдэг утгаараа эхнэр ээж хоёр бол зайлшгүй байна. За тэгвэл оюутан цагтаа Хулангаагаа бишгийг найрсах гэсэн үг юм уу да? За тэрийг үнэн өччих байцаагчтай. Гэхдээ тийм зүйл байгаагүй. Ягаад тэгэхээр нөгөө Хулангаа хоёр чинь төгснөхөө дараа би одоо түүнд арай илчиж араас нь 6 сар бараг 7 сар гүйсэн баг шүү. Тэгжээж бид хоёр үерхэж хэлж ирсэн ер нь бол өмнө нь бол нэг ангид байсан тий.
Булангачин бол одоо ингээд ер нь одоо эмээ өвөө ээж аав тэднийхэн ч айгуу тийм илтэй айш штэ. Одоо өвөө нэрдэмтэн тийм ээ. Одоо эмээ гэж одоо үнэхээр гайхалтай сайхан өгшин байлаа. Тэгээ том ээж гэж нэрлэдэг нэг төхөө сайхан өгшин байлаа. Тэднийхэн ч юм бол одоо тэдний одоо өөрөөр хэлэх юм бол тэр гэр бүлийн амин охин байхгүй. Одоо ингээ баг ингээд юм шууд дахин шүтгдсэн тийм охин байхгүй. Тэгээд ёстой тэр гэр бүлийн ингээд эрднийг тэр гэр бүл юу гэж охиноо өсгөө гэж. Тэгэхдээ манус чи ингээд өссөөл байж хахад хамт оюутан юм чи. Одоо чахаа сайн мэдэн шүү бид нар цогтой оюутан байсан. Бид нар өссөөл нөгөө модон дурууга яах вэ нэг за нэг ошин аваад иччихүү яах вэ эсвэл пэршиг аваад иччихүү гэж байж хахад чинь хулангаа мөх гэрэл хоёр чинь хэзээ гулаа шийдсэн сууж байсан. Дээд зэрэглээ. Тэ ингээд эдцэн сууж идэг байлаа. Юу манийхаа зэрэгэд өөр зиндааны. За тэгвэл бишгээр биш юм биш үү? Биш. За тэгвэл бас нэг факт байна. За. Эхнэрээ драмын театр жүжигчнэр оруулах гээд өөрөө хамт жүжиг тоглосон тий? Тэгсэн. Тэгээд хамт жүжиг тоглосон аахгүй энэ хоёр. Тэгсэн чинь драмын театр хуланг биш хин тоглож байгаа хүнийг л авъя гэдээсэн гэсэн. Тэр ярианда. Үний юм уу? Үгүй. Хулан тэнцсэн байсан. Тэгээд хулан тэнцсэн тэр чинь нөгөө ипсний би биш энэ хүн би зүгээр тусалж байгаа. Үгүй. Нөгөө ипсний Норогийн Фрохелмер би тоглоод хулан Норогийн дүр тоглоод тэгээ бит хоёр тэр нэг хэсгийн нөгөө нэг юу ядаг шүү дээ. Захиа болдог шүү дээ. Тэр хэсгийг тоглодог байхгүй. Тэгээд тоглож дуусчаад гараа явсан хулан угаасаа тэнцсэж дарамт театр тэнцэл орохоор болчихлоо. Тэгсэн чинь дараа нь би гараа явж ирсэн. Тэгсэн чинь одоо ардын жүжигчин мөнхтөрж багшлаа таардаг байхгүй. Тэгээд чи нөгөө нэг энэ юун дээр нэр чин байгаагүй шүү дээ. Чи яасан гэдэг байхгүй. Тэгэхээр багшаа би угаасаа бүртгүүлээгүй маа би энэ шалгалтанд ороогүй зүгээр хулан тусалж орсон юм а гэсэн чинь. Багш ингэж зогсож харснаа. Чи ямар их цантай хөвгүүд ашиггүй ийм хөвгүүд ийм хүн байгаагүй гэж яваад гисэн. Тэгээ би ингээ бодцоод нэг жоох хүүхдэл гэж байна. Жоох эвгүй бол зогсож байгаа. За багш намайг жоохон шөмжлээд яачлаа да. Тэгээд л өнгөрчихсэн. Энэ яриаг гэж нэг л хүн ярьж штэ мэдээс. Энэ хоёр. Энэ хоёр тэгээд хачиртай ярина ойлгож. Энэ хоёр бол сайхан давс уучрын сайхан тааруулаад. Бүр нэмэн шүү. Нэмээд бүрээрээс градусын нэлээ өсөж штэ цаа. Нэлээ өсгөө тэгээ энийг заавал хэлээр гэсэн. Тэгнээ саач. Гэтэ нүдэнд нь тавжсан байж тээ. Тэгсэн л охирлоо өрхий. Нүдэнд. Өртөгдөд чи бүртгүүлээ байсан ба бас хол санаа байсан л хөрхий тэгсэлтэй шиг үлээ тэгэл. Тэгэхээр чинь нөгөө нэг хажууд хандаа туслаад эмнээд өөрөө болох дээр нөгөө нэг таавар шимэн үг орцсон аа штэ. Найруулагчаар явна би. Юу жүжигчин болохгүй гэж одоо ийм байсан хүн биш үү? Тэр үедээ өстэй тий? Тий, яхаа зүгээр нөгөө хүн чинь ингээд өөрийгөө нэг хайрцаглаад ингээд харчихаараа би бол одоо найруулагч энэ төр гэл ингээд хайрцаглаад харчихаараа яг тэр дүрдээ итгэхэд нэгсэг явдаг шүү дээ. Тэгээ би яг тэр дүрдээ итгэсэн явж ирсэн үеэлтэй. Тэгээ би 16 он хүртэл ер нь шууган таригчид тоглох хүртэл яг тэр дүрдээ итгэж явсан шүү дээ. Тэгээд 36 настай байхдаа тэр шууган таригчид киноны гол дүр тогсон байхгүй. Тэгжил нэг тэр нь тоглож ил нэг хүмүүс энэ нэг ийм нөхөр байд юм биш үү гэж нэг харж ирсэн шүү дээ. Жүжигч найруулагч хоёрын ялгаа нь юу юм? Байлгүй яах вэ? Асар их. Тий. Нэгдүгээр нөгөө нэг юуны байр суурьны албан тушаалын ялгаа байна. Нэг нь жүжигчин бол гүйцэтгэх ажил, найруулагч бол удирдах ажил. Тэгээ тийм учраас одоо дайректор гэж байгаа шүү дээ. Удирдах ажил. Тэгэхээр ер нь бол хөлөг онгоц живэхэд нөгөө Титаникийн хөлөг онгоц живэхэд ганцхан капитан үлдээд ингээд сүрдэг шүү дээ тэр кинон дээр. Яг тэрнтэй адилхан тухайн кино болон уран бүтээл жүжиг бүх зүйлийн өгөхөөсөх үү гэдэг дээр хамгийн сүүлдэл тэгэл найруулагчд үлдээл хамтл сүрэн шүү дээ. Амжилт олох юм бол найруулагчийн нэрээр овлогдоод явдаг. Доошогоо унах юм бол найруулагчтайгаа цуг шороо тавтгалдаад явдаг. Асар хариуцлагатай ажил байгаа байхгүй юу. Тэгээд тийм би энийг бас ингээд үзээсэй гэж одоо манай хүүхд чинь бас сая жүжигчин найруулагчаар туссан. Баяр. Тийм.
Тэгээ бас нэг үзээсээ найруулагч хүмүүсээс ингээ олон хүмүүсээс үг сонсоосоо гэж бас боддог байхгүй. Тэгээд энэ айгуу гоё юмнууд ярьдаг штэ. Манай найруулагч нар чинь жүжигчдээсээ илүү. Тийм. Тийм гэсэн сууч. Баяр тэгээд юу яасан уу те? Одоо цаашаа төгссөн. Төгссөн. Сая тэгээд нөгөө юун дээр гим зэм дээр туслах найруулагчаар ажиллаад сая дууссан. Оо за. Тэгээд драмын театрын сая нэг шинэ жүжиг юу тавилаа? Тэрэн дээр бас нэг ажиллаж байгаа дууссан. Зүг. Тий. Тэгээд ер нь энэ тэнд ажиллаад үзэг гэж бодсон юм. Хувийн одоо юунд театрт те улсын театрт кинонд ингээл бүх юмд яваад үзэг гэж одоо сайнтай муутай бүх юм л үзэг. Ойтон багт тэр болгон бас үзэж чадаагүй л байгаа шүү дээ. Ер нь бол гэж бодож байгаа юм. Тэгээ ер нь бол явандаа тэгээд арай зэвэрчээг байгаа дэр нь бас дахиад дээшлүүлэх шүү сургах тал юм бодож байна. Ман чи ингэ суучхад зүгээр байна. Зүгээр шүү дээ. Яг найруулагч шиг угаасаа найруулагч. Тэгвэл яг ингэ суучгаад яг ингэж яагаад нэг тал руугаа гацчихгүй тий. Just for a moment. Энийг частчихгүй яах вэ? За тэгээд та тий. Одоо дулаацсан ямар ч халуун. Амар гоё юм байна. Энэ юу юм? 0 градус юм уу? Час. 4.8 юм байна тий. Час брэнд гэж шинээр гарсан. 10 онцгийн. Халмц өрөө гэж шууд. Халуун царай намж тавьж байна. Шууд халмц өрөө болгоо хуурга ичхгүй. Заавал нэг юм байхгүй болохгүй юм шиг санагдаад байна. За. Тэгээд яаж байгаа шүү. Манай час. Ер нь тийш дээ. Хээр гараад ингээд нэг сайхан 50 татаал энэ чинь тэгээ нэг зөкстэй хэрэглэгээд байгаа шүү дээ нэг. Хоёр аяг шар ариг уучгаад чинь бас сайхан шүү дээ хээр чинь. Хээр ингээд бас бид хоёр авч гарч байгаагийн утга учир нь юу вэ гэхээр за тулах чи тийм ээ ямар ч сан. За. Баярлалаа. Cheers. Шинэ оны минь. час хийсэн амтдаас. Час гэсэн үг юм биш үү? Би тэгсэн чи амар тийм юм час гэж унших гад шүү дээ. Нөгөө хийшиг Максис эпикс гэж. Баг тэр шиг тийм. Тэгсэн чинь час хийсэн амт гэдгийг час. Тий, час. Чи юг нахаа? Час. Маа хийдэр гоё дээ. Хөтлөгчийн драматай болцсон гэсэн. Харин тийм гэсэн тийм. Тэр өстө саваагаа ичнэ. Юу хизээ байдлаа гадаад хэлтэй байсан. Тэр зүгээр л уншина үстэй. Амар гадаадаар хэлсэн чи тэгээд буруутсан шүү дээ. Тэгээд энэ драматай болоод би хизээш хөтлөхгүй гэдэг хүн байхгүй. За тэгээд контент болон влого хийж байгаа тий. Тэгээд юун дээр сууж байгаа бүтэн студид байнгын битүү байж байгаа юм чи нэг өдөр ч гэсэн бас тарих толгойг амраагаад агаас их авч гарья гэж бодсон юм аа. За маш их баярлалаа. Гараад ирэх Чука хоёртаа маш их баярлалаа. Нэр үнэхээр нөгөө миний 7 хоног маш хурдан өнгөрдөг. Ер нь бол. Тэгэл яг контентын бичлэг тэгэл их сургууль руу 2 удаа очин тэгэл дунд нь монтаж хийн. Тэгэл юуны гэл ингээл Засаргүйаас тэгэхээр одоо ядаж энэ ч ирээд нэг хэсэг хугацаанд ч гэсэн хүний юмд өөр юм биш те. Хүний юмд ороод 50 суух чинь бас жаргал шүү те. Одоо удахгүй хөлөө жахагийн хараа. Гэвчихсэн. Үнтэй яваад ирээ. Ийм юмуд та урд нь ийм агаар салхи гарсан нэвтрүүлэлт орсон уу? Араагаа юу? Битэрх лах. Баг анхных баг шүү. Ингээд гараад ядаг чинь те. Яг ийм урт хэмжээний ярьслага хийгээд ингэдэг баг анхны нэвтрүүлэг баха. Тийм баг бүхүүлдээ зарцуулаад. Яг үнэ. Загас урддаг лөө. За би шүү дээ те. За загасны хувьд бол би загас нэг шутай барьж үзээгүй. Оо тийм үү. Ерөөс. Амар байд. Зүгээр амар. Барьдаг царайтай бас зүгээр ямар царайтай хийдэг царайтай. Гэтэ загасны баханд амар дуртай. Оо тийм үү. Амар дуртай. Энэ манай Адиа
загсны амар хоббитэй байхгүй. Намайг авч явна гээл авч явахгүй л. Авч явахгүй дээ. За сонсож байна уу хөөе. Нөхөр таваарш. Өгнөс авч явна л гэдэг юм. Өвөл явах бас айгүй гоё. Үүд бүр хамгийн гоё гэдэг. Үнэхээр хамралт болдог гэж. Тийм. Тарих толгой ингээ амардаг гэж. Харин тийм гэсэн. Тийм. За би нөгөө нэг загсанд явдсан юм шиг гинтсэн санагдахгүй юу? Яа нөгөө нэг юуных нь өөр юу н хобби байна уу? Такиндос өөр шүү. Такондо ч бол баг хобби биш баг сүулдэ одоо эргэж дахиж нөгөө сүүлийн ковидоос хойш бэлтгэлээ хийгээд эргэж сэргийгээд яг өөрийнхөө хэмжээнд л тий. Тэгээ бэлтгэл хийгээд одоо баг ажил шиг болцсон. Хобби гэх юм бол мэдхгүй одоо би ном цуглуулах хоббитай. За өөрөөр хоол хийх хоббитай. Тий. Би ер нь гэрийнхээ хоолыг бол даадаг шүү. Хоол хийх хоббитай. Юу өдөр байна уу танад? Сүүлийн үед бол аялах хоббитай болсон. Тийм байна. Влог хийдэг болсон. Тий, влог хийдэг болсон. Аавын өдрөө. Гэр бүлтэй. Яг нь намайг хоол хийж явах үед л ёстой аавын өдөр байдаг баха. Өстө жаргалтай байдаг. Дандаа ажилдаа явдаг хүн хурж ирээд тий гэртээ гэр бүлтэй цаг зарцуулаад хоол хийх гэж гоё ихгүй юу? Тэгээ эн чинь нөгөө нэг яг үлгэр дуурайл байхгүй. Манай аав аягүй сайхан хоол хийдэг гэсэн. Тийм үү. Тий. Тэнгууд би ингээд аавыгаа дагаад ингээд бас юм хоол хийх дуртай болсон. Нөгөө би ч нөгөө нэг Барселоны фэн штэ. Тий. Тэгээд Тэгээ Барселона яваа ёстой. тий 20 жил Барселоны тоглолтыг 7 хоног болгоны хагас өдөр 3 цаг 50 минутаас босч үздэг байсан байхгүй. Тэгээ заримдаа тэгээд юу яахгүй шинжэнгөө унтахгүй 3 цаг хүртэл хүлээчдэг. Тэгээ тэр хоорондоо талах малах барьж бариад далжиж байгаа шин. Бас их өөр өгөөжтэй бас тийм. Үзүүл амар юм бэ. Зүгээр сууж ингэж үзэхгүй байна штэ бас тийм. Ямар сандаа хулн 0 орох гээд шүн 0 орох гээд босцоо явсан. Юу хийгээд байгаа юм? Талга барьж байна. Шүн 3 цаг нэг нөхөр гойл мөрлөн гэж гисэн. Талга барьж байна. Мөрөө бүтээлч юм үзт юм байна. Тийм ээ. Ер нь цагийг маш юм үр бүтээлтэй өнгөрөөдөг хүн байна шүү дээ. Нэг Хангацсан. Тэгээ одоо энэ чинь нэг Go Studio байгуулаад танах ихтэй доор өгдөгсөн тий. Доош. Тэгээд тэм чинь гомэг юу болсон тий. Ангин. Тийм ээ. Ахын студиоч зөндөө яасан зөндөө одоо энийг Бага. Тэдний нэг нь сууж л байна. Тэгээд байж байгаа дараа нь нүгээд юу нэг дөрөн замын тийш явчлаа. Тэгсэн. Очсон тий. Тэгээд тэндээсээ одоо ийш юм уу? Тэгээд 4 замын тэнд 10-аад жил болсон юм манай студ. Нилээ удсан. Тэгээд ковидор хөөгдөд бүх офисынхныгаа ингээд хөөж гаргаад за зин та нар одоо ер нь энэ ус чи ер нь дахиад 2 жилдээ ер нь яалаа малаа гэд. Тэгээд би ковидоос хойш ерөөсөө огт офис гэж түрээслээгүй ингэж явж ягаад сая энэ киноны дараа саяны тайдын намайг очиж авдаг газрыг ороод түрээслээд ингээд өгчөөж мөчлөө. Тэгээ орсон. Тэгвэл одоо энэ чинь бас нэлээд удах нэ. Одоо нэг 10 жил болох байх. Ядаргаад нэг газар орохоор 10 жил болд юм байш. Тэгэхээр одоо энд бас нэг энэ шинэ орсон газар нь бас өөр өгөөжтэй байх болтугай. Баярлаа. Тийм нэг киноны ч юм уу одоо өөр юуны чи ямар нэгэн шинэ санаа одоо төлөвлөсөн байж байгаа юу? Ярьж болох юм бэ нүү? Янз янзын юмнууд бас төлөвлөж чинь. Гэхдээ яг тэрийг ярьж болох юм уу нэг шин төсөл яригдж байгаа бас киноны юм уу? Гэхдээ нөгөө хамтрагчтай болохоор би шууд ингэж хэлэхэд бас жоохон хэцүү байгаа тийм. Нөгөө хамтрагч маань бас дургуутсах юм уу яах ч юм бэлээ тий. Би өөрөө хийх гэжсэн бол би ярьж явж иж бүтээдэг талыг хүн. Тийм төрлүүд байдаг шүү. Би тийм төрлийн хүн. Ягаад тэгэхээр одоо жишээ нь би Чукатай уулзсан шүү дээ. Тэгэхэд ах нэг юм кино хийх гэж байгааг яриад байдаг байхгүй зохиол мохиол хүртэл яриад ингээд. Тэгээд нэг мэтгэд нөгөөх маань ажил болчихдог байхгүй. Нэг мэтгэд хийгдээ дууссан байдаг байхгүй. Нэг тийм төрлийн хүн. Би тийм төрлийн хүн. Нөгөө хүн нь болохоор ярьдгүй төрлийн хүн байна л та. Бас магадгүй яг тэр хүнийг яг яах юм хэлж мэдэхгүй байгаа даа. Ярьдгүй төрлийн хүн бас байна. Нөгөө ярихлаар юм бүтгэж болчдөг хүн байхгүй юу? Тэгэхээр чи эн чин нэрээ тэрийгээ бас мэдчихэж ярихгүй болохгүй. Гэхдээ ер нь бол тийм төлөвлөгөө бол байгаа юм байна. Бага. Тийм. За тэгээд энэ маш юм хөдөлгөөнтэй хүн чинь мэдээж зүгээр л суухгүй байх гэдэг үүднээс нь л сая асуусан. Тэгээ энэ хөдөлгөөнтэй яаж оюутан байхыг би мэдж байгаа байхгүй юу? Энд чинь сахилгагүйч байж, оюутанч байж юм л гоо. Чука ойлоо жоохон юм ярих уу? Энэ аймагсан бодлоо. Тэгсэн шүү дээ наа үнд чи. Чука ойлоо жоохон юм ярих үү? Энэ очоос ингэнэ. Яс гашлахгүй энэ төр гэдэг ирсэн чинь шууд ишээ. Ингээд
тэгээ зодоо цагаан. Ер нь энэ амьдралын Ухааны юм бол ярихгүй байгаа шүү. Тэгээ би нэг удаа хамгийн анхны харсан тэр байхгүй би ойтон байсан юм чинь. Тэгсэн чинь зодоо хийгээд яаж болж ийнэ гоё заяа. Тэгээд ингээд зодоо хийсэн чинь эн чинь өөрөөс нилээн өндөр хүнтэй зодоо хийсэн байхгүй юу. Тэгээ би одоо яанаа горто золтож чи байсан юм уу? горто биш ээ өөр хүмүүс тий. Өөр хүнийг би одоо бүр яг мэдээд байна. Гэхдээ энийг дуусгаж байгаа нэрийг хэлээ за. За. Тэгээд тэр хүнтэй задлаад тэгсэн чинь тэр хүн чинь том өндөр хүн чинь айгу удаан. Тэгсэн чинь энэ хүн чинь нэг энэ талд нь гараад цогоо юм болж. Тэгээд нэг дээр гараад нэг ингээ харсан чинь өө эргэлдээд өшгөлж ш зүгээр. Тэр өндөр хүний чинь ингэж дээшээ өсрээд бүтэн эргээд хөлөр өшгөлцсөн ш толгоор нь. Йоо. Толгойч биш энэ минь л. Тэгээд би чи толгойдоо. Тэгээд би ингээ шоконд орсон. Ямар амар задлалт юм би надад юу гэсэн чи дахиад ойсон бил. Тэгээд чукар нэг Ер нь энэ ном гэдэг чинь ухааны юм. Та ер нь яаж аваа соёл урлагийн их сургуульд орыг шийдсэн? Тэ? Тэгэж спортоор явж исэн байж ч. Гэхдээ нөгөө тэрний өмнөх жилд бидэд нөгөө Канадын дэлхийн аварга руу явах байжгаад яваагүй байхгүй юу. Бээжинд очиод бидний виз гараагүй. Тэгээд нөгөө дэлхийн аваргад ингээд аюу өндөр давтамжтай бэлтгэл хийсэн нөхдүүд чинь ингээд явж чадхаа болцсон чинь жоохон хийц хүрчихгүй. Тэгээл яах вэ гэдээ одоо ёстой ингээд байжсэн чинь аавал хэлсэн байхгүй. Миний хөөдөө одоо спорт тэгээд наа чин тулааны урлаг бол залуу насны л ажил штэ одоо тэгээд хамгийн гол нь бэртгэх юм бол миний хөө тэгээд нэг л өдөр тэгээд чи заалны мохор сагсан л хүн болох гэдэг юм гэдгсэн чи тэгээд аав яа гэж гэдгсэн чи миний хөө нэг сойш руу нэг яваад очихгүй юу. Хөөхий өөрөө санал болгосон. Чиглүүлж өгсөн байж тээ. Тэгээд сойш руу явал очисон чи хамгийн сонин нь соёл урлагийн их сургуулиуд явж ороод би яг гэртээ орж иж байгаа сарцсан. Мэдрэмж авсан. Тийм мэдрэмж авсан. Тэгэл би баг игээл нөгөө өстө худалч хүнд эргэж заал руу очиагүй шууд сууж дараа татчихсан. Оо тийм үү. Тий. Тэгэл тэр чигтээ тэгэл тэнд ингэрээс өнгөл сунж тэр ингээл байж идэг. Тэр нэг юм шалгал малгалтнаад нь бэлдээл ингээл. Тэгэл тэр чигтээ шүү дээ. Сойс энерги тийм л дээ. Сойс гэдэг сургуулийн өөрийнх нь тэр энерги тийм л дээ. Гайхалтай энергитэй сургууль шүү дээ. Ялцж байхгүй. Ойч байсан тийм. Ойч байсан. Одоо ч гоё л байгаа байх л та. Гоё л байгаа л да. Мэдхгүй юм чи одоо яг. Гэхдээ үнэхээр гоё байлаа. Сая ингээд манай анги 20 жилийнхээ ойг юу яасан шүү дээ, тэмдэглэсэн шүү дээ. 20 жилийнхээ ойг тэмдэглээд тэгэд очдөг байхгүй сууж дээр. Тэгээд ингээд тийм зүйл рүү би явж орно гэж ерөөсө төсөөлөөгүй байхгүй. Тэгэл автобуснаас бархуу бид нар буугаал ингээл хулан бид нар буугаал ингээл орсон чинь эхлээл сургуулийн үдэнд хинч байгаагүй. Ороод ингэсэн чинь тэр талны урд хүртэл оюутнууд жагссан. Ингээ алаад шат. Зүгээр ингээл явцсан шүү дээ. Йоо ямар гоё юм бэ гэл. Тэгэл нөөлөл. Би ч ойлаг үлдээ. Нөөлөг. Би манай охтод уйсан бах уу? Өөдөө би баг сонсоод ингэж нөлөөсөн. нүдэндээ төсөөлөд ин чин тий. Би ч шууд тэрийг хараад хэмэр алхаагаар алхаад эхэлж байна. Ингэж эхэлж байгаа юм чи. Яа 20 жил гэж шүү дээ. 20 жил. Тий 20 жилийн өмнө 20 жилээ тэмдэглээд атсан шүү дээ. Үнэхээр гоё юм байлээ. Би чинь их сургуулж гоё шүү. би чинь хэдэн жил болж байгаа? 15 жил. Тийм баха. Тий, намайг төсөв та Төгссөн байсан уу? намайг төсөв та үгүй нэгдүгээр курст ороход та дөрөвдүгээр курст байсан байхгүй. Тийм байх. Шогч яг төссөн байсан. Би ч одоо 22 жил болж байна л да. Йоо. Тийм баха. Чихэд нар бол. Тэгээ тэр танаа ангийн нэг 20 жилийн уулзалтаар ч очих байсан шүү дээ. Уг нь тэгсэн чинь жагаа нэг явж исэн, байлаа явж исэн. Тэгээ бос түүхтүүд нь ерөөсө ажилтаа гэдээ амжихгүй байгаад тэгээ болцсон. Тэгээд эдний ангийн нөгөө зураг мургийг хараад жоохон дотор бицгээ атаахаа. Тийм айгуу гоё юм билээ. Тэгээд манад ч нөгөө нэг яг ангид нэг тийм нөгөө итгэвчтэй нэг хүн байдаг шүү дээ. Яг тийм итгэвчтэй хүн байгаад тэгээ бүгдийг ингээд урайлаад ингээд хойноос нь чаргууцалдаад аливчи за алив гэж ийж ер нь бол ингээд суглуулж баздсан байлээ. Тэр нь бол манай төмөрөт. Ойлгомжтой. Тэ уг төмөрөт бүгдийг нь базаа хийсэн л та. За манай хин галаачин бас самандын жавхлантай бас их ойр дотн найз.
Хоёр одоо ер нь ойр дотны найзууд чи хоорондоо их муудалцдаг шүү. Одоо бид нар чи 80 гэдэг байхгүй юу? 80 сайд шүү. Тэр шиг хоёр одоо бас нэг хэд сайдаж хэд муудав. Одоо тийм ээ. Сүүлдээ одоо хэд муудаж хэд сайдсан мартцсан тий. Одоо бүүмэдээ. Амар. Битгэж бид хоёр чи бүр айгүй хүнд мууддаг шүү. Нэг муудахаараа. Тийм үү? Бүр 2 жил нэг нь ч хинхнийхээ уц моцыг шууд бологлоо. Ямар амар юм бэ? Дөнгөж саяхан ардын жүжигчний найран дээр нь 2 жилийн дараа уулзлаа шүү дээ. Оо тийм үү? Тэгээ эвлэрлээ. Тэвэрлдээл. Тэгэл тэр дунд жахаа нэг л үг хэлж илээ. Үгүй нэрэн Монгол хүмүүс гэж сонин шүү гэж тэгжилээ. Тэгээ тэрийг нь бол зөвхөн бит хоёр л ойлгоно л доо яа. Тэгэхэд авах. Тэр үгийг нь бол бит хоёр л ойлгоно. Гэхдээ та хэд чинь одоо нэг дөрвөлхний яваад бас уужмал юм дахиж явсан зургтай. Хизээ юм бол? Мэдхгүй тэр уг хүн л хэлсэн шүү дээ бас наад. Тийм бах уу зөндөл тэгж явчихсан шүү дээ. Бас тэнгэр шүтлэгтэй юм. Ямар шүтлэгтэй юм ер нь? Мэдээж нөгөө монгол хүн учраас одоо тэгэл бөөгийн сахиус тэнгэр шүтлэгтэй шүү дээ. Жахвагийн хувьд бол тий. Үгүй танаа чиний хувьд. Би юу? Би чи бол ер нь нэг л зарчим байгаа шүү дээ. Найруулагч хүн бол улс төрийн ямарваа нэгэн үзэл баримтлал гэмээ те тийшээ хит хэлбиж болдоггүй. Найруулагч хүн бас шашны альва нэгэн одоо зүйл рүү бас хит хэлбиж болдоггүй. Тийм ээ яг дундыг баримтлсан байх ёстой гэдэг. Хит их яаж юм бол яг тэр тал руугаа уран бүтээлүүд гараад гарах гэдэг ч юм уу. Зүгээр энэ гэхдээ миний бодол шүү. Тийм байдаг байна. Магадaltaй. Тийм байдаг гэж боддөг юм. Би бол тэгтээ одоо баг залуу наснаасаа бол мэдээч нөгөө буддын шашин шарын шашнаа бол эмээ өвөө ээжээс авахулаад ингээл яадаг байлаа шүү дээ. Зурхаа хардаг байлаа шүү дээ. Ингэж ингээл те. Тэгтээ зурхаа тэр шашнаас бол өөрлөлтөө. Тэгж мэгдэг байсан. Тэгээд дараа нь бол тэгэл найз нөхөрлөлтөд би чинь нэг 10 гаруй жил ер нь юу яасан шүү дээ. Бас яг л ингээл онгод тэнгэр сахиус гал дахин ингээл явдаг л байсан. Тэгж нэг өдөр байлцсан. Их сон. Тэгээ би Сартрын Жан-Пол Сартрын үг гэдэг зохиолыг уншаад би хүнд болцсон. Яа. Тэр Сартрын үг гэдэг зохиолууд бол ер нь миний үзэл бодлыг ер нь бүтэн эргүүлээ хийсэн. Тийм үү. Тэгээ одоо бол би ер нь бол ихэвчлэн номноос л итгэл өмшлээ. Чиглүүлэл явж байгаа. Дахиж бол бүгдээ болцоогүй. Гэтэ 10 жилийн асуудал гэдэг чинь бас урт хугацаа шүү. Урт шүү. Маш урт. Тэгтээ мэдээж танаа гэрт нөгөө нэг яхав шүтгч урлагийн хүн болгон гэртээ нэг амжилт амбархантай байдаг ш. Танад байдаг уу? Юу лээ? Нэрээ? Байхгүй гэж тий. Байгаа та. Бага баха. Юу лээ? Бага л билгүү дээ. Юу н танаа гэрт юу вэ? Гэхдээ бага л билгүү дээ. Тэ манай хулангач юм бол яг нөгөө эмээгээс уламжилж ирсэн гоё юу яадаг. Буддын шашныхаа номыг гоё ингээл хуруулаад явдаг байхгүй юу. Тэгэхээр байгаа. Би л олж хараг баг. Ингээд нүдний хордор хөшиг татсан. Тэгчээ ингээд нөгөө нэг цагаан сарын дараа ингээд гэртээ ингээд лам залаад ном хуруулдаг шүү дээ. Цагаан сарынхаа заслыг хийлгээл те. Тэгэхээр н одоо мэдээж тэр ирээд ном хурж байгаа лам залууг хүндэтгээд би номд нь суун шүү дээ. Суун шүү дээ. Тэгээ дээрээс нь бас эхнэрийнхээ итгэл үнэмшлийг хүндэтгэхгүй бол болохгүй шүү дээ. Тийм ээ. Би ямар нэг яртаачаад нөгөө өрөөндөө орц суучаал хаалгаа хачаал би тэгэхгүй антер гэл тэгэд энэ гэж бол байхгүй л дээ. Тэгэл дээ. Тэгээ одоо би одоо ярианыхаа үнсгийг нөгөө өөр тийшээ хазаалах гээд. За хааш нь вэ? Гайгүй. Чи шүүр яг ингээд жолоом өшгөж байгаа шүү. Гайгүй. Танаа аав жанчаа хоёр ингээд үүзээгүү найзаад. Тий. Тэгээд нэг орцонд танаа хоёр давхартанд. Тэгээд 5 давхартанд. Тий. Тэгээ байдаг байсан шүү дээ. Энэ хоёрын нөхөрлийн талаар нэг жоох яриач. Үнэхээр л хөөхөн хоёр байсан гээ. Айгүй их яриа байдیں۔ Тий. Тэгээ тэр хоёр бол ёстой нэг ингээд бие бинийгээ ингээд хурцлаад бие биенийхээ ингээд уран бүтээлд ингээд
яг ингээд бөмбөг шиг ингээд дүг ингээд явдаг хоёр байсан шүү дээ. Бөмбөг залж байгаа юм шиг. Тийм амьдрал дээр хүртэл. Тийм гар нийлнэ гэдэг шиг тийм яг тийм хоёр хүн байсан шүү дээ. Айгуу гоё юм. Хоёулаа нийлж яваад хоёр ихнэрүүдтэй загнуулдаг юм байсан л та зөндөө. Өө тэгэл нөгөө байсан баг. ой сахилахгүй шүү дээ. Харин Хоёр нөхөр чинь тэгэл манай ээжтэй л хоёулаа их загнуулсан да. Манай ээжтэй их загнуулсан да. Тэгсэн баг тий. Тэгэж айгүй их яриа байдیں۔ Яг өстой бибинийхаа дутууг нөхөж, бибинийхаа дэмжиж өгдөг. Тэгээ ажил дээрч тэр амьдрал дээрч тэр бүр салшгүй хоёр гээд баг хоорондоо ихнэр нөхөр юм шиг. Тий. Тэгэд хамгийн гол нь тийм байгаа өстой. Одоо ингээд жанчууд орж жил тойроод нас урцгаасан шүү дээ. Жанчууд орж байгаа бурхан болоод аав жилийнх нь ар дээр бурхан болсон байхгүй юу? Тэгэхээр манай аавч одоо 53 настай гэхэр чинь бурхан болсон гэхэр чинь одоо маш залуу байгаа юм. Маш залуу шүү дээ. 53 настай. За Өө за хэрэг бол ямар гоё. Тийм байгаа шүү дээ. Тэгэхээр чи ингээд 53 чи юу вэ? Залуу байхгүй яах юм бэ? Тий. Бүр эдэр сайхан насны дээр байна шүү дээ. миний одоо ингээд би чинь 20 настай байсан шүү дээ. Аяа бурхан болоход маш сайн тод санаж үлдсэн зүйл бол яг тэр нэг жанчууд орж байгаа бурхан болоод ясны дараа нэг жилийн хугацаанд манай шууд буурлан ингээд яг нэг жилийн дотор айгүй хурдан хөгшөрсөн. Тэгээ тэр тийм стресс авчихсан. Тэгжтэй бүр Ямар сандаа л одоо ээж нөгөө найран дээр шүү дээ. Ээжтэй цуг дуулах гээд босч ирсэн. За ингээд жанч бит хоёр гэсэн шүү дээ. Тэгэхээр ч одоо ээж гомдоод Тэгэж тэгжтэй. эхнэрийгээ жанч өгөхөр ч одоо тэгээд Хамт байж байгаа гинт нэг нь алгаа тэгж стресстэй байгаа тэгвэл аргагүй шүү дээ. тэгжээс хоёр доо. Энэ ясан хөөрхөн нөгөө юу шиг юм бэ те? Нөгөө цуслангийн Нөгөө хоолны аяг шиг те? тий. Яа тэсгүй нэ энэ шөлнөөс нь дэсэн авчих. Талах. Сая тий. хадгал одоо авчих. Ямар гоё юм бэ? Өнөөдөр уул нь би хоолоо хийдэг хөө. Тэгээ өнөөдөр жоохон нөгөө биеийн байдал таар учраас Энэний маань бас насны явж гинэ. Одоо тэгнэ. Айгүйсэн. Тэгсэн чинь явж гин. хизээж ингэж байгаа. Аргагүй. Өглөө ингээл толгой эргээл ингээл доктор мухаарал явцсан. Тэгээ нөгөө танаа студид чинь гадаа очиж байгаа ирүүс ингээ болдгоо. Тэгээ аптек ороод нэг дагалтаа үзүүлж ирсэн чинь 150. Харалтын юм уус наа чинь. Тэгээ дагалны юм танаа студидны гадаа нэг жоон гівчний дагалтаа болгочаа. Тэгээ тэр орсон. Явчин галцсан биз дээ. Яа. Тэ? Ингээл араас явж байна да. Амьдралдаа анх удаа ингэж үзлээ. Шок өөрөө шок. Би бүр хамгийн анх даралт хөдөлсөнийг мэдэхгүй. За. Айгуу сони юм билээ шүү дээ. Тэр чинь лагер дээр ингээ байжсэн чинь ингээд урагшаа явах гэсэн чинь далиж яваад За. тэгээд доктор мухаараад За. бөөлж сүрээд ямар ч ууж идсэн байхгүй шүү дээ. Шатсан байсан байхгүй шүү дээ. Тэгээд доктор мухаараад ингээ явах гэсэн чинь дахиж тийшээ ерөөсөө явж чадахгүй. Тэгээд би гайхаад амар доктор мухаард юм билээ. Тэгээ толгой эргэж гинөө. Толгой эргээд. Аа. Толгой тэг ингээд газар хөдлөд байгаа юм шиг болоод тэгээ би гайхаад урд айл руу очиод үгүй би нэг юм сонин ингээд хаа би яагаад байна гэсэн чинь үшээ надаас бас нэг хэлж найз мэн байгаа шүү дээ. Тэгээ үшээ шууд гарч ойлгомжтой. Ингээд энд нэг юм зөвгөл ингээд нэг коноп дарс. Бэж далч ихсчих. Тэгээд ийм үгс. Тэгээд гайг болоо. Тэгээ жоохон байж гэсэн чинь тэгээ жоохон ингээд юм явж байгаа гайг болоо. Тэгээ гайг болсон. Тэгээ яаж яа гэсэн чинь даралт чинь тэгж хөдөлт юм байна шүү дээ. Мэдхгүй байгаа юм чинь. Тэгээ мэдхгүй жаа харна шүү дээ. Айгуу Тийм шүү дээ. тий. Халбага аваад Тэгэл мэдгүй байж байгаа л Тий. Тэгээ одоо энэ чинь нөгөө ковид гарснаас хойш юунууд яасан бэ? наа доорч юм халбага. Ковид гарснаас хойш хүмүүс айгуу зөвхөн хааж байна. тий. Тэгээд энэ даралтын асуудал бас байна. Тэгээ нэг яагаад энэ өвчнөөсөө болд юм аа яа тийм энэ чинь залууччаад тэгээд хэрч одоо бид нар өөрөө өөрсдөө хайртай байхгүй бол хэн бидний хайрлах вэ угаасаа. Яг үнэ. Тий. Тэгэхээр бас хамаа намаагүй тэгэж улаарч бас битээ тгий суугаарэ.
одоо бас үншүүдээ өөрөө. Би тэр яагаад нөө монтаж хийгээд суудсан шүү. Тий. Улаараа суучдаг шүү дээ. Цаанаараа мэдэхгүй. Их нерв дээрээ, стресс дээрээ авах. Гэхдээ одоо ингээд хуучных шиг нэг юу яхаа болцсон. Тэгж амар шүн онжимжин сууха болцсон. Би чи нэг сахид хэлж. 10-аад жил нэг яг студийн амьдралаа шүү дээ. Одоо л тэхэ болцсон. Гэхдээ өглөө маш ширц сэрнэ 5 цагт би өнөөдөр өглөө 5 цаг сэрсэн. Тэгэл 6 цаг гэж студиэр очиод монтажаа хийгээл. Миний ажил бол ерөнхийдөө нэг өдрийн нэг 4 цаг гэж дуусчихдээ. Тэгээ театрын ажил хідээс суулт юм өдөр болго явд юм уу эсвэл танаа хүүхдүүдээ ер нь хин зөөж байна. Тэг хүүхдүүдийн асуудал яаж зохицуулж байна. Одоо том болцгооцсон. Хоёр урлагийн хүмүүс ч бас хэцүү шүү дээ. Тий одоо нэг том болцгооцсон залуучууд. Нэг нь 14 хүрчлээ, нэг нь 10 настай. А тэгээ нэгийг. Тий. өөрөөсөө Өөрөөсөө явцдаг болцоо одоо амар. Гэхдээ ер нь бол бага наснд нь бол тэгээд хэцүүдсэн баг. Зөөж барих, эмээ үүднүү өгж гэх юм уу тэгээд. Тэгэхгүй л энэ чинь нөгөө бидний өөрсдийн ажлын онцлог маань өөрөө цаг нар байхгүй байхгүй юу. Тэгэхээр ч айгүй их хүүхдүүд хаягчих гад идэг. Тэгэхээр урлагийн хүмүүсийн ар гэр хаягдахтай адилхан өөр хүүхдүүд бол бүр хаягдчих гад байдаг талтай байдаг байхгүй юу. Би бас хандаа бас айгүй баярж авдаг. Тэгээд энэ урлагийн ажил, тийм театрын ажил гэдэг юм байгаа мөртлөө ар гэрийн ажлыг ерөөсөө хизээч орхитуулдаггүй. Яг зэрэг аваа явдаг тийм яаж игээд ингээд бүгдийг зохицуулчихдаг. Мань бол жоохон хайчаад идэг тийм. Ойлгомжтой. Энэ царин дээр харагдчих. Тийм тартаа. Байсан. Гэхдээ одоо бас гэж гайгүй байгаа. Одоо тэгээ танаа Гайгүй байхгүй болохгүй юм байлаа. Одоо яг нэг тэр текстийг нэг залуу байхдаа ингээд тэ 30 хэдэн настай 20 хэдэн настай байхдаа бол ирхэн бол ойлгодгүй юм байлээ тэ. Загнаас эцгийн Вито Корлеон нэг ингэж хэлсэн байдаг шүү дээ. Яг нэгдүгээр анги дээр гардаг шүү дээ. Гэр бүлдээ хэрэг цаг зарцуулж байна. Гэр бүлдээ цаг зарцуулж чаддаггүй ирэх хүнийг ямар ирэх хүн гэж энэ зөв үг гэдэг шүү тэ. Тэгэхэд зөв тэр үгийг бол залуудаа бол ойлгодоггүй байсан л та. А одоо бол тэ тэр үг бол 40 гараад тэр үг бас янк гэдэл ордог юм байна. тэгэхээр энэ залуучуудтай хамаарч тэгээд аль болох залуу байна гэд ар гэрээ хаях биш те бас гэр бүлдээ цаг заавал зарцуулж байгаараа эн чинь цаг мөч бүхэн үнтэй хорон мөч байдэн шүү гэдэг юм. Тэстэг шахаа бол гэдэг. тэгэхээр хол хийгүүн Яцтай. Энэ нэг эмээгийн шүлтод иж байгаа юм шиг санагдчих тийм. Би тэрийг үнэхээр гайхаад байдаг. Яагаад гэдэг юм бол яг адилхан хөрөгчнөөс баг гаргаад эмээ. тий. Тэ яг адилхан урал аваад тэгээд ингээд нийлүүлээд яг уралдаа шил хийгээд итгэхэд эмээгийн шаал өөр. Харин тийм. Манусыг үнэхээр явахгүй. Тэр нэг хийсэн бол нэг жоох амтгүй тий. Гэхдээ тийм яагаад эмээгийг тийм гоё байд юм бол Тэр нөгөө нэг мөнгөтэй мөлөө махны хэрчил хүртэл бас ер нь бол бас магадгүй. Тий. Хэрчилт гэдэг нь нөгөө нэг юм бүр ингээ махаа ингээд зорж морж хийдэг хгүй одоо маш хатам ээж юм ингээд зорж ихээр илүү гоё шүл гарч илүү гоё амттай болдог юм бол Бас магадгүй. Тэгээд тэрий чинь махаа хийгээд маш гоё удаан ингээд шүл гартал нь буцлагч ийж амт нь гардаг мардаг гэл манус ч нэг буцлаа үгүй юу хамаг юм хийгээд идчихдэг ш тийм ш ингээд бүр амтыг ингэж гаргаж шингээж мингээж тэгж гурал мөрлөө цаанаасаа нэг амттай тэгтээ эмээгийн хийсэн хоол Эмээгийн боогцог банштай цай тэр тий эмээгийн хайсан тоос ингээл Би бацаан багтаа тийм хүүхдээсэн гэсэн шүү дээ. Манайх ч годоо аман цуслан гардаг. Тэгэл би ингээл сүрэг юмтал явж идэг гинэ галаа гэнэ. Баахан галагийн найзууд гэл юм сүрэг юм явж идэг. Тэгэл ээж боорцог хийгээл эхлэн боорцгоо хийж дуусгах нь боорцог нь дуусна. Манайх боорцог хийж байна чи гэн. Баахан бацаан дагуул ороод. Магаар гарлахтаа баачгаа. Ээж одоо ярьдаг байхгүй галаас та ядаргаатай хөвгтөөс гэдэг. Манайх боорцог хийж ингээл лагрын бүх хөвгтүүдийг дагуул ороод. Дөнгөж хийлээ дуусна зэрэгцэл боцсон дуусна. Тэгээ боорцог дуусна. Манайх ч бас нэг гэр оролт гэсэн ингээд яг нэг хоолны цаг болохоор за эднийх л яг хоолоо хийж байгаа гэл яг нэг тийм ах ихнэр байдаг ах нар байдагс ихнэр жоохон. Тэгэл яг хоолны цагаар л орж ирээ суучдаг. За эднийх л яг хоол хийж байгаа. Яа тэгвэл хоол нь амар гоё амттай байдаг гинэ ингээд олуулаа штэ амар олон хүнтэй тэгэл хийхээр орой олгоо
охинхоо орж иж хоол идэх. Тэгэл бид нар ч хүүхдэн ядаргаатыг дандаа орой алга хоол моолн дээр орж ирж байгаа юм. Уурлаад яхад тэгдэг ингээл тэгдэг. Тэгэхээр эдний л хоол амар амттай байдаг гэх. Тэгээ яг нэг хоолны цагаар орж ирээ ингээд байнга сахиа суучдаг. Зөв шүү дээ. Тэгээ нөгөө нэг юм дээр үчийн хөршийн холбоо аягүй сайхан шүү дээ. Тэгээ хонь гаргалаа гэхэд тэгээ бүх айлуудаа ингээд ийм битанд ингээд хэсэг хийгээд өгдөг те. Тэнгууд буцаагаад битанаа авахлаа чихэртэй авдаг ч гинөө. Тийм одоо тийм байт юм болов. Одоо л хөдөө бол байгаа хаа. Хөдөө байж магадгүй. Хөдөө бол байгаа хаа. Одоо л гол байхгүй шүү дээ тий. Би тэгтээ нэг өвөл одоо би шинэ жилээр тэгэж бодоод байгаа байхгүй. Яг нэг орсныхаа давхрынхаа айлуудаа хаалган нүдэд ингээд тавганд бууз хийгээд Оо ямар гоё. тэгэж өгье гэж бодоод байгаа ч юм уу тий. Салаатай ингээ баяраа сайхан тэмдэглээрээ гэж өгье гэж бодоод. Наадга гоё ингээ бичлэг хийгээд тавьчих тий. Тэгээд өгөхөөр бас ямар сэтгэл төрөх бол гэж би бодоод байгаа байхгүй. Яг үнэ. Ёстой гоё шүү. Гоё бах тий. Яг зүгээр давхрынхаа айлтай бол мэдтэй өстой явдаг тий байдаг. Тэрнээс биш хуваалцдаг байсан шүү. тий хуваалц тий. Үгүй одоо ч тэгэл яаш ингээл орцонд ингээл яг давхрын айл майлууд хог хайчихаа. Шижиг одоо энэ ямар айл ингээ хогоо ичдэм бэ гэж чанга би бол жишээл тэгдэг ингээл хог мог эрдний үд мүд ингээд зарим гарууд чинь тавьчих шүү дээ. Энэ ямар нэг ингээд тэгээд би амар ойрлоо шүү дээ заримдаа. Манай нөгөө тийч гөрөв чат матанда тавил хэрүүл хаяа жоохон санаа зовдохгүй. Одоо тэгээ би гоё яг шинэ жилээр яг тгий гэж бодоод байгаа Гоё. байхгүй. За сүнс өдөрт итгэдэг үү? Итгэдэг үү? Үгүй юу? Тийм юмтай таарч байгаагүй юу? Гүү. Огтоос уу? Огтоос тарч. А зоод тийм сүнс өдөртэй ч юм уу тийм ном зохиол домог идэр байдаг штэ яриад. Байдаг. Тий. Тэр яг хөө тэгэл мэдээч тэр энергийн асуудал шүү дээ. Тэ. Хүн өөрөө ямар энергитэй явна. Тэгээд тэндээс шалтгаалдаг болов л гэж. Тэр байшин тийм юм шүглдсэн байна. Тэр газар очлоо барьлаа гэл нэг юм байдаг штэ тийм байна. Тийм тэгжил ярьж л байдгийн би зүгээр яадаг гинэ гэл явж ороод зураг авч ирсэн зөндөл байгаа шүү дээ. Аха. Зураг авч ирсэн гэж юу? Одоо би шууд ороод хулгай дээр бол айгаал байсан л да. Би бол шууд явж тоохгүй явж ороод тэгээд зураг аваад гараад ирсэн. Яг тэрүүгээрээ дагнсан тийм бүтээл хийх шаардлагатай бол яг уу. Шаардлагатай болов. Тий. Гэхдээ мэдээж тэгнэ л дээ. Тий. А яг зүгээр одоо чи нөгөө нэг яг тэгэхээр 45 настай гал хоёртой ярилцж шүү дээ. Магадгүй 35 настай ч юм уу 25 настай гал хоёртой ярилцвал итгэжсэн байж магадгүй шүү дээ. Тий. Одоо ч тийм Арай өөр өнцгөр хардаг болц тий. Юмд бас Өөр болсон. өөр болсон. А за тэгвэл тэр тэдгээр юмнуудыг бас хардаг барьдаг ингээд хүмүүс байгаад идэв шүү Тий. дээ. Тий. Тэрэнд итгэдэг хардаг мар. Тэр одоо хүн одоо жишээлбэл тийм юм хардаг хүн байж штэ жишээлбэл одоо онгоц сахустай хүн ч байд юм уу те мэдхгүй штэ бид нар эсвэл тийм юм 3 6 дахь мэдэр хүн илүү хөгжсөн өөр тийм хүн ч байд юм уу эсвэл ийм нөгөө нэг хүмүүс тэгж ярьдаг штэ би тийм та учирсан тэгсэн гэсэн гэж ярьдаг штэ энд итгэдэг үү? Мэдээж тэгж ярьж байгаа тэр хүн болон түүнд итгэж байгаа хүмүүсийн итгэл үнэмшлийг би хүндэтгэн. Аа өөрөө л үгүй. А би тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг бол хүндэтгэн. Эсэргүүцэхгүй. Гэсэн үг. Би нөгөө яагаад ч нөгөө одоо бид гурав хурж ирээд ярилцаад ингээд суусан чинь нар буугаад одоо харуу бүр болоод эхэлж гин. Тэгээ хөдөө хээр байгаа ч Тэгээ ингээ харсан чинь жоохон сүудрлэгдээд тиймэрхүү бидний нэг орохгүй надад. Тийм асуухнаас өгж байгаа гэрэл маань ингээд 100 тий сая асуумар санагдаад 100 сая нөгөө манай нэг туслах юм хөргөө том биетэй нэг нөхөр өдөг байхгүй юу. Тэгээ тэр бас айгүй их тийм сүнснээс айн. Тэгээд нэг юм айгүй эвгүй газар зураг авдаг байхгүй юу. Тэгээд би 0 орчоод ганцаараа би засчаад гарч ирээд нөгөөдхөө хажууд ярьсан. Энэ саяны 0 жоохон эвгүй юм биш үү. Сая хар нуруу ингээл царс гэл хүн ингээл үлээх шиг болсон эргээл харсан чи хинж байдаг. Ер нь жоохон сүнстэй юм шиг байна гэсэн чинь нөгөөч ингээл тийм нүдэн тамраал ихгүй. Тэгэхээр би тэгсэн. Жоохон сүнстэй юм билээ тэгтээ гэсэн. Жоохон сүнс гэж ямар юм бэ? тэр үний сүнслээ сүнстэй. Жоохон сүнс гэж ямар юм бэ? Тэр шиг. Сүнс байдаг гэсэн мэтлээ жоохон сүнс. Тэгсэн чинь А за тэгвэл үүлийн өөр эргэж ирдэ шүү дээ. Үүлийн өөр гэж байдаг да. Тэрний талаар юу гэж амар юм асуугаад идэв. карма. Найруулагч хүмүүний өнцгөөс юу гэж боддог вэ гэдэг чинь сонирн байгаад байгаа байхгүй юу? Би яагаад гэсэн чинь сая сүнс сүдэр яриад тэгсэн чинь саяхан би нэг шүн нойр үрдгөө нөгөө юу үзчихгүй юу? Наатам гэх кино үзсэн. Тэр чинь бас нэг тийм кино юм билээ шүү дээ. Тэгээд ганцаараа
нэг хүмүүс унтцсан ганцаараа дайлж байгаанад үзчихээд өөрөө сүулдэ айгаад тэгээ унтсан байхгүй юу. Тэгээ сая тэр зүгээр зурс гээд ороод ирлээ л дээ. Тэр итгэдэггүй гэхээс тэрний талаар юу гэж боддог вэ? итгэхгүй гэхээс илүүгээр тэр бол ерөөсөө зайлшгүй гэж би бас боддог. Зайлшгүй эргэж ирдэг. Одоо жишээ нь буддын шашинд бол карма шүү дээ. Христийн шашинд бол та юу тарина? Түүгээ хураана гэдэг шүү дээ. Тэр чинь ерөөсөө та ямар үйл хийн зөрүүлээ тэр чинь эргэж ирнэ, тэрийгэ хураана л гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм. Тэгэхээр одоо тэгэл муу үйл хийгэл байвал тэгэл ер нь бол үндсэндээ муу үйл нь эргэж ирнэ гэхээсээ илүүгээр муу үйл хийгээд ивэл муу амьдрын шүү дээ гэсэн л үг шүү дээ. Тэр нөгөө аягүй амартай нөгөө танаа урдх тэдэх үе чинь тийм юм хийжсэн учраас одоо үүлийн үр нь одоо та нар дээр ирж байна. Тэрэнд бол би итгэдэг. Ёстой тэрэнд итгэдэг. Одоо тийм учраас танаа тэдэх үе хүртэл энэ үүлийн үр нь явнаа гэдэг тийм. Энэ тэгтээ миний л бодол шүү. Манайхаа. Энэ зүгээр миний л бодол шүү. Би таны бодлыг бол хүндэтгэж байгаа шүү. Мэдээж тийм. Угаасаа ингээ хүн орсон зочноос л асууж байгаа юм чинь энэ чинь хүнээс үүднээс л хариулна. Тэрнээс биш ингээд надад хэрэлдээд идэх ш тийм. Яг тий энэ хүний бодлыг өөрийнхөө бодолтой болгох гол үзээд идэх ш. Тэгэх ямар шаардлага байна. Хувь хүн болгоны үзэл болгоно. Тий өөр ш. Гэдэг үүднээс нь бас асууж байгаа ш. Би ч гэсэн одоо энэ талаар юу гэж бодож байгааг мэдгүй өөр штэ бас. Үзэг ингээ 3 өөр өнцөг сууж байгаа байхгүй юу? Тэгээ асууж байгаа байхгүй. За миний аимшигын асуулт басчихлаа. Ямар амар. Гүгэн чууд юм. Тэгтээ бас жахаа амар юм тий. Ер нь бол ингээд юм юу юм биш. Гэрэлдээ тохируулсан асуулт асууж байгаа. Угаасаа яг тэгтээ цослон дээр тий яг ингээд тийм штэ. Одмо дараал ээж хахад за аимшиг юм ярих уу гэл. Яа тэр чих гоё шүү дээ. Тэр чих гоё шүү дээ. Муу октоодаа айлгаж байгаа. Октод найрах арга шүү дээ. Тэрчгээл үцээд байгаа шүү дээ тий. Тийм байлээ улаан төвчилдөө юу ч нэг юмнууд байдаг шүү. Тэгж байгаа тэрчгээ үзээд байгаа шүү. Яамаа гэж айлгуулах гэдэг шүү дээ. Тэгээ эндээс хамгийн гол нь эндээс ярьсан хүн лүү налахгүй энэ талд байгаа хүн лүү яамаа гэж налцаж яах. Тэгвэл шатлаа шүү дээ. Тэгтээ бүр дээр үед тэгтээ яг ингээл аавыгаа амар их санаал магадгүй ингэж исэн үедээ ч байсан байж магадгүй. Би яг нэг аавыгаа ингээд нас ороод нэгтгэт нь одоо ингээд салахаас үүсдэг нэг гэж яхад яг одоо ингээд гэртээ унтж байгаа шүү дээ. Тэгэхэд надад яг тийм шүн дунд яг тийм мэдрэмж төрчихсөн. Яг ингээд ардаас ингээд ирсэн юм шиг. Тийм мэдрэмж бол төрж ил байсан. Тэр чинь тэгэл одоо ирж л байсан баг тийм. Танд тийм мэдрэмж төрж ийн гэхээр тэгж л байсан. Итгэл яг энэ талын итгэл үнэмшлийн талаар бол манай монголчууд арай илүү мэдрэмтгий байд юм шиг тийм баха. Тийм баха. Тий. Тэгээ одоо энэ нөгөө бид нар ингэж ярьдаг ингэсэн байхгүй юу? Одоо төмөл мэдэн шүү дээ. Манай ганцоош нөгөө онгод тэнгэртэй шүү дээ. Тийм. Тэгээ тэр чинь бас ийм юм харж яадаг харж мардаг хүн шүү дээ. Тэгээ бид нар байж хагаад Италийн Венец ороод оройн цагаар тэгээд ингээ гудмаар ингээ явсан чи яг нөгөө кинон дээр гардаг шиг ийм ойрхон ийм гудамтай тэгээ модон ийм цонхтой тэгэл тэр гудмаар ингээ очингууд яг тэр тухайн үеийн нэг ийм бөмбөр палаачтай ийм хөөхнүүдийн кинон тоглож байгаа юм шиг санагдаал нэг тийм мэдрэмж төржсэн аахгүй юу. Тэгэн гутаа бид нар шөндөө тэндээсээ гараад Мюнхен лөө Герман руу яваад тэгээ үүрээр очиод унтцаасаа аахгүй юу. Тэгсэн чинь баахан зүудэлсэн гэсэн. Тийм нөгөө нэг ийм гадаад сүнс хар дараад нөгөө ганцаа юу? Тэгээ тэрийгээ босч ирээд ярьсан аахгүй юу. Тэгсэн чинь заанах чи тэгээд Монгол нөгөө сүнс зайлуулдаг юм аднаруугээ ярихлаар ойлгохгүй нэ гэсэн. Тэгээд тэгжсэн аахгүй. Тэгэхээр яг мэдээж одоо жишээ нь манай ганзооч байна. Тэгэл одоо ингээл миний найзууд дундч байна. Маш олон ихтгэл үнэмшилтэй хүмүүс байгаа шүү дээ. Гэхдээ би хизээч тэдний ихтгэл үнэмшил рүү бол тэгж халдаж орохгүй шүү дээ. Ер нь тэр чинь айгүй муухай бүдүүлэг зүйл. Тийм зүгээр хувь хүний үдгсэн л асуусан учраас өөрөөсөө л хариулна шүү дээ. Яг үнэ. Тэрнээс олныг хамарч бол яриаггүй шүү дээ. Тийм олныг хамарч бол яриаг. Тийм. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд байд юм байна. Байдаг яг үнэ. Тэгээ одоо эн чинь тэр хэрвээ хангаа дэлхийдээ явж байгаа Монгол улстай явж байгаад хийм болсон бол тэр хүн чинь тэр одоо хийдэг байртай зан үйлээ хийгээ тэр юмнууд нь дайждаг ч юм уу тий ирж чадахгүй болдог ч юм уу ийм юмнууд бол байгаа шүү дээ. Тэр гадаадын оронд харин яат юм бол гэдэг юм тэгээд тухай бодогч нэрээ яат юм бол гэж бодогч байсан аахгүй. Ер нь бол тэгтээ одоо ингээл жишээ нь байгаль бол одоо маш сүр хүчтэй зүйл шүү дээ. Тий. Одоо ямар сандал одоо ийм Монголын
одоо ингээ хүмүүс чинь гайхаад байгаас 12 сард ямар амир хүүтэн байна ч гэдэг. 3-9 эхлээл ингээл жавар тачигнаад энэ сайхан хөдөө гараад ингээд явах чи бас л нөгөө нэг амьд үлдэх инстинктээр бид нар хандсан шүү дээ тийм ингээд гүрийгээ тийм тэгэл ингээд шазаагаад ирэхийн алдад манус бол ямар өчүүхэн өтнүүд вэ гэдг нь мэдрэгддэг шүү дээ тийм ээ байгалийн дэргэд тэгэхээр ерөн зүгээр ингээд байглаа бол дээдэлж сүсгэлж явах хэрэгтэй хаа гэж боддог шүү. Яг зөв. Тэгээ байгальдаа бид хоёр ч гэсэн дугаар болгондоо хэлдэг байсан байгальдаа ээлтэй байцгаа яг үүрээ өвлж бай, зунч бай, хавар намар аль ч үйлрэл одоо зугаалга инээ тэр хийгээ явахдаа ядаж өөрсдөө тарьсан хогийг аваад машинд аваад очиад хогийн цэг дээр тавьж байгаа чи гэдэг үү. Яг үнэ. Тийм яг үнэ. Тэгээ дай ялангуяа хунцар сав энэ батарей гэдэг зүйлүүд чинь газар шингэж өгдөг. Одоо босод зүйлүүд хүнсний зүйлүүд бол бордоо болоод хувирчин тийм үү эдгээр зүйлүүд чинь болохгүй 10 20 жил энэ ингээ байж идэг учраас хор болоод байдаг учраас энийг аваачаад ядаж хогийн цэг дээр хаяачаа гэдэг уриалгыг бас дэвшүүлдэг. Яг үнэ яг нэвтрүүлэг уншиж байгаа юм шиг санагдаад Оо заримдаа тэгнэ. Заримдаа бүр ингээд гүн ухааны хүн болчихно. Энэ наа чи их олон төрлийн чагаа. яг тийм чимгээгчтэй сууж байгаа юм шиг. Яг тийм санагдаж надад яг. Тийм шиг тийш. За ингэ дугаараа өндөрлөхөө одоо бүр оройжуулаад. Жохон юм ярил та. Дуусахгүй тий. Үгүй жохон юм ярья. Шүнч боллоо сүнс чиглээ. Яна яагаад вэ? Хусыг хараад уурлаа. Содоорлохгүй. За юм байна. За одоо час хийсэн сайхан юунасаа нэг болгоцгаач. Тийм шүү дээ. Аливаа хаана хийлээ? Оо энэ шүү дээ. Би ч юм бүр. За. Дахиад шинэ оны мэдээ. Cheers гиснээс час гэдэг чи тий. чи тий. Бидэртэй хамтран ажиллаж байгаа час брэнд байгаа. За мөн бас хэлэхэд манай дугаартаас бидний дугаар бас бүтэх шалтгаан чинь бас ивент итгэгч гэдэг зүйл орж ирж байдаг. Тий. Тий үнэн. Контентууд манаас бүтэн штэ ахын тий. Тэгээд бидэртэй бас хамт ажилладаг энэ Харкота гэх бас Япон брэнд байгаа энэ орж ирдэг. Машины үнэртүүлэгч. Оо ямар гоё. Энэ нь болохоор бас мөн адил эко бүтээгдэхүүн гэж явдаг. Хүнд одоо ямар ч харшил өгөхгүй, байгалийн гаралтай гэсэн үг цэвэр. Тэгээд нөгөө харшламтгай хүн байдаг шүү дээ. За жирэмсэн болон хөхүүл хүмүүнд бол үнэртгэд яах ч юм гоё. Байгалийн эко юм гоё. Одоо 71 жилийн түүхтэй юм гоё бүтээгдэхүүн байгаа. Энэ ганц та машин гэхгүй офис өрөө тасалгаан тавьдаг хүртэл гоё үнэртүүлэгчүүд байгаа. Гэтэ энийг танд өгнө заяа. За ямар гоё. Энэ арай болтол бит хоёртаа суусан юм чи өгнө. За одоо бид гурийн сууж байгаа энэ сайхан орд хар шиг энэ бөмбөр хөөрхөн ногоо майхан бол манай Mountain Mongolia-гийн майхан байгаа. За энэ буудан, энэ дэвсгэр, ширээ, сандал, энэ тэ бүх юм. Аялын бүх хэрэгслийг манай Mountain Mongolia-гийн хамт олон байна. Ингээд дугаар хийсэн цагаас хойш ингээд бидтэй хамтарч ажиллаж байгаа байхгүй. Гэхдээ өнөөдөр бид хоёр өвлийн майхан бариагүй юм нөө зуны майхан байгаа сте тий. Зуны майхан таал ингээд дарахгүй сууж байгаа. Дарахгүй ингээд сууж. Тэгэхээр бид нар бас заавал өвөл 100 гэлтгөө өдрийн цагаар тий орой бас ингээд агаарлаад гарыг гэвэл бас энэ хүн майхан аваад тий халаачаад маш тухтай байна гэсэн үг. Өдрийн цагаар бас харцангуй гайгүй тогтсон байгаа сте тий. Энд чи яг ирсэн чинь ийм амар гоё байсан шүү дээ. Нарж дээрээс ээгээд ийм тогтсон гоё байсан тий. Тэгэхээр амралтын өдрөөр бас ингээд гэр бүлээрээ бас агаарт гараад нэг хэсэг хээр хоол цай идэж уугаад очих юм бол бас нэг тархитлагын амарна утаанаас бас ангижирна. Яг үнэ шүү. Хотын стресс төвжирлээс те бас хоол тархианы сайхан амраагаад. За одоо хамгийн сүүлийн асуулт нь өөр хүүхдүүдээс нь одоо хоёулаа урлагийн хүн болох хүүхдүүд байна уу яана? Араас яана гэдэг байна шүү дээ. Яаж ч хоёулаа урлагийн хүн. Тий, охиныгоо бол урлагийн хүн болохгүй өөр мэрэгжил сонгох байх гэсэн чинь яг ингээд миний охин чи юу л гэхээр график дизайн гэдэг би дизайн гэдэг үгийг орхио зүгээр график гэдгийг л ойлгочих чинь. За бид тийм тал байгаа шүү. График гэхээр наазын компьютерийн шиглэл хүн юм байна гэж ойлгочихгүй юу. Тэгээд яг солонгост очиж сурж байгаа сургууль дээр нэсэн чинь урлагийн хүн болсон байна. Дизайн ч урлагийн билээ. Тэгээд дараа нь дизайн гэдгийг олж хараад график дизайн урлагийн мэрэгчлээ. Батсан л байлээ. Тэгээд яг зүгээр миний хувьд бол хүүхдүүдийг ялангуяа одоо сая том болсон охиныхоо мэрэгжил сонголтонд нь ерөөсөө оролцдог. Ер нь хүүхдүүдээ бол би тэр зүйл рүү нь ерөөсөө оролцохгүй гэж боддог. Тэгээ өөрсдийнх нь
тэр ирээдүйн эрх чөлөөгөө өөрсдөө эдэлцэхээ л гэж би боддог. Тэгээ тийм болохоор тэгж ерөөсөө тэрэнд нь оролцохгүй. Ямар сандаа охиныгоо нөгөө Солонгос руу их сургуульд явахад нь тэгсэн шүү дээ. Аав нь одоо ямар нэг оролцсон биш. Гэхдээ оролцохгүй нэ гэдэг бол хамгийн том оролцоо шүү дээ охин гэж хэлсэн. Тийм. Тийм ээ. Өөр хүүхдийнхээ хүсэл, эрмэлзэл, зорилго, хүсэл, мөрөөдлийг хүндэлж ийна гэсэн үг тийм. Өөрсдийнхөө хийж чадаагүй үр хүүхдэд тулгаад идэг тал байдаг эцэг эхүүд. Галагийн хувьд бол тийм биш. Тийм. Тэгээд нөгөө хүмүүс чинь ингэж яриад байдаг шүү дээ. Одоо энэ жишээ нь урлагийн ажил яа түн юм чи өөр хийх гээд байгаа юм. Тэр хүүхчил хийх гэж шүү дээ. Тэр хүн өөрөө хүсч мөрөөдөд хийж байгаа тэр юугаа хийнү яана вэ нөө. Тийм бицтэй. Заавал тэр би юм үдсэн болохоор тэр зоон гэсэн юм байхгүй шүү дээ. Цаг үе өдрөөр өөр болж чинь 90 үе шал өөр болно. Тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо тент нэг би жишээ нь тэр нэг 40,000-т 5 дахь оруулалаар гүйж өгсөн үеигээ өнөө үетэй харьцуулж идэж болохгүй л дээ. Тий. Тий, ямар сандаа нөгөө нэг манай хөх төгсөөг байсан юм аа сойс. Төгсөөг байж хаад өдрийн хоолны мөнгөөл нэг тэдэн төгрөг авахгүй юу? Надаас аваад идэе. Яа би чинь өөр газар тийм кино үлдэрт одоо кино гомшаад байж байгаа шүү дээ. Тэнд чинь бас нэг тэдэн төгрөгөөр хоолой чинь өдөр. Тэгээ тэрийг харьцуулаад хэлэхгүй юу? За чи одоо би одоо ажил хийж хэдэн төгрөгөөр юм хийж чад. Чи одоо ямар ч ажилгүй сургууль зурж яасан өдөр үнтэй мэдээ гэсэн чи. Йоо за хийж минь байгаа байршлаа харж нэгдүгээр чи хотын төг гинэ сойс байгаа байршлаа харж нэгдүгээр нь хоёрдугаар нь та хэд тооны юм бөлээ би хэд тооны үг дэглээ Тэгнэ яг үнэ гэх мэтлийн юмнууд гарна шүү дээ бас тийм яг үнэ Хүүхдүүд юу н тантай хэр татна гэдэг вэ? Одоо танаа хүүхдүүд аав илүү амтай байна уу, ээж илүү амтай байна уу? Ер нь яг хөө мэдээж эрэгтэй хүүхэд бол ээж илүү амтай байдаг. Тэгвэл яваандаа нөгөө ээж илүү амтай байгаа боловч ээж бол ингээд эрхлэг мэрхлэг инээ тэрээгээд миний хувьд хамгийн гол зүйл нь л одоо тэр хоёр залууд л үлгэрлэх шүү дээ. Охин маань бол надтай бол илүү дотно. Тэгээд бид хоёр чинь ингээд шигнэлтэл наана цаана байна гэх ингээл. Гэхдээ хүүхдүүд чи гоё шүү дээ. Одоо тэгээд энэ хоёр залууг бас нэг те эр хүн бол би тэгж бодод байт юм аа. Нэг хаанч нэг амиа аваа авчдаг тий. Нэг тийм л болчиход л болоо юм шиг санагдаад байгаа байхгүй. Надад болвол. Үгүй нэг бүлэг зодооноос нэг тий нэг сугаа гараад ирч чаддаг тий. Тэгэхгүй тэнд ингээ өшгөлөлөө гэвчдэг бол утгагүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхгүй бас нэг амиа аваа сэргэлэнтэй ингээ гараад ирдэг тий. Ингээд ингээ. Тийм янзын одоо үеийн л нөхрөлдөө ер нь бол. Тийм л дээ угаасаа. Өөрөө тийм л дээ. Тэ хазуулчихгүй хүн шиг те ингээд гараад ирдэг. Тэгээ нэг амиа аваад эр хүн нэг амиа аваа явчихдаг байх хэрэгтэй шүү дээ те. Тийм л болчоосоо л гэж бодож байгаа. Өөр бол нэг илүү дутуу юм хүсэхгүй байгаа. За нэг аав нар тийм л байдаг те. Нэг халан гадна хайрын дотроо гэдэг шиг те. Нэг их ээж нар шиг өгүүлж мөглөөл байнгын ингээд авахгүй те. Тэр нэртэй хүн болгоныг би тийм байдаг болов гэж боддоо шүү дээ. Аав хүн болгоныг тэгэл яг шаардлагатай үед яг нэг час хийсэн хэрэгтэй үг нь хэлжээл тэр нь бүр ёг хитл орж ирж байна. Тэгээд хамгийн гол нь одоо жишээ нь юу байхгүй. Хамгийн гол нь миний бие авч яваа байдал өдөр тутмын зуршил яг тэр хүнд хэлснээс нь илүүгээр маш том сургалт болж байгаа гэдгийг би өөрөө ойлгох нь чухал байхгүй юу. Тийм ээ. Тэгээд тийм учраас би зүгээр тэ одоо 3 дахь жил рүү орох гэж штэ тэ нэг өглөөс ирэл яг хоёр хүү маань өсөх насан дээр ирж ийн гээл тэгээд алкоголоос татгалцсан байхгүй. Энэ хоёр залуугийн дэргэд би одоо дахиж өнөртүүлэхгүй гээл тэгэл байсан байхгүй. Өөрөө хэлсэн хэлээгүй хийж байгаа үйлдэлээрээ тэр хүүхдүүдийг сургаж байна. Тий. Баггүй юу? Хүмүүжүүлж байна гэсэн. Яг үнэ. Тэгэхээр зайлшгүй тех шаардлагатай үе нь ирсэн юм байна. Үе нь ирсэн. Тий. Яалтж байгаа хэрэг. Энийг бас нөгөө бас хүмүүс Монголд нэг гоё үг гэдэг биз дээ. Үлгэрлэхгүй бол өглөөд яах вэ гэж. тийм шүү дээ. Монголын гоё үг байгаа шүү дээ. Яг тэрнтэй адилхан. Дуулвуу. Үлгэрлэхгүй бол өглөөд явах вэ? Үлгэрлэхгүй юм бол өглөөд яах вэ хүүхэ? Нэ тийм яг үнэ. Галай. Тийм сайхан үг байгаа шүү дээ. Тэгэхээр аав нар бол сайхан үлгэрлэх ёстой л байх. Тэ? Ээж нар дэмжиж өгөх хэрэгтэй. Тэ ээж нар гоё дэмжиж өгөх ёстой. Тэгээ ээж нар юуг ин тэ баадууг нь гоё чангалаад гэд. Гिचгэд бол тэгэл ирчүүд бол асуудал байна.
Яста сайхан үгээр энэ удаагийн нэвтрүүлэг дуусгах шиг байна. За та бэлгээ өгье. Тэрийн бас дуртай хэсэг гэдэг. Ингээд оролцогчд нартай ингээд гарын бэлгээ өгөх. Бэлгэнд би яста дуртай шүү. За. За эхнээс нь эхлэе да. Эхлээд тэр юугаа явчих? Час гэж явчих. Энд чинь бас нэг юм юу байсан тэр нь хаана. За. Манай хэдийгээр найз нөхөд гэрт нь ирнэ штэ. Дөнгөж сайхан айгуу сайхан сургамжтай үзүүлэлт ярьсан. Гэхдээ энэ бол манай 10 үндэс брэндээс гаргаж байгаа час брэнд, шив шинхэн юм час брэнд бий болсон юм аа. Энийг ингээд энийхээ дээжээс нь танд бэлэг болж байна. За гэлээ. Баярлалаа. За 10 онцгинд амжилт хүсье. Час. За. За энийг ингээд цааш нь тавиад өгөө. За тэгээд дараа нь хайрцаглаа явчихдээ. Мартай авчих үү. За энэ нөгөө саяны манай Чукагийн ярьдаг Японы Харукота брендийн машины үнэртүүлэгч байгаа. Тэгээд маш олон жилийн түүхтэй Монголд албан ёсны эрхтэйгээр яг цэвэр оригинал Япон брэнд. Нөгөө бус зарим үнэртүүлэгч чинь нөгөө нэг онгоолгоол нэг синк хийгээл үнэр нь байхгүй болчихдээ штэ. Наа ч юм бол үнэрээ маш удаан хадгалдаг юм үнэртүүлэгч байгаа. Энийг бол та задлаа л биш штэ. Машин дотор шид чинь хаан чамаагүй. Суудалд ороо багажнда хоошгоо чамаагүй шидчих. Оо за. За. Энэ нь гэхдээ юуг нь ягаа хаа. Энэ дотор талынх нь яана энийг аваад энийг нь жоохон хууж аваа заяа. Хууж аваад тэгээ энд нь ичдэг байхгүй. Гэхдээ энэ японочууд нэргөө мухатай юм шүү. үгүй ухаантай юм. Энийг сүгэж аваа энэ нахаа энэ бүрэн кинод байгаа. Энэгээр нь үнэртүүлж байгаа шүү заяа. Энийг болохоор хойдлын хэсэг рүү энэ өнөр очихгүй байж магадгүй шүү дээ. Автобус ч юм уу том машинууд ч байж болно тийм. Суудалд ороо шийдчихсэн. Оо за. Энэ хаа зүгээр уртлынхаа юунда хийчин. Уртлынхаа юм тийм. Харандаа чи энэ ирчүүд зариулсан харангатай. тийм дөрвөн шилхтээ ингээд салангат юм байгаа шүү заяа. Угсраад хийгээл паранда ячдаг. За баярлалаа. Гоё өнрөө удаан хадгалсан. За гэлээ. Харшилтаа үн харшилтаа гэхгүй. Нэр нь юу гинэ? Харукото. Харукотод баярлалаа. За. За на шогч гэдэг. За энэ эрэгтэй үн өвлийн удиралт юм. Өвлийн удиралт. Цэцэг юу н авч ирсэн үү хоёр бүсгүүнээс? Үгүй юу. За амьдралдаа анх удаа энэ сайхан хээр гарч ирээ цав цагаан цэцэг өгье. За баярлалаа. За. За дараагийнх нь ийм мэдлэгээ явуулсан байна. Оо за. Замшаад өгье те. Баярын ширээтэй чимэг амтад тортон зармаг танаа гэр бүлийг халуун дулаан ураансгал аз жаргалаар гэрэлтүүлэн гэдэгт итгэлтэй байна. Дэгдэхэд заримгийн өвлөрөөс. Баярлалаа чимгээгч. За ийм тортон зармаг байна. Энийг ингээд гэр бүлээрээ сайхан баяраар ширээлэр гэхгүй. Оо тэгэн манайхан зайрамгинд бол аягүй дуртай шүү дээ. Тэгээ саяны энэ цэцэгтэй хамт ингээд зориулсан. За баярлалаа. Тийм манай хөглөгч дүүрээ. Тэгнэ. Хаач ухаа юуч ингээд. Яг үнэ. За энэ чинь саяны тортон зармагны маань жижиг хувилбарууд байна. Манай үндэсний брэнд байгаа тий. Үндэсний брэнд байгаа. Яг юм Оросын зармаг гэдэг чинь тэрнийг санагдуулсан амт яг тэр чигээрээ байгаа гэсэн. За ингээд давтагдахгүй амт ETB компани 20 жилийн юм уу да? Биш үү. За баярлалаа. Дэгдэхэд баярлалаа. За хамгийн сүүлийнх нь одоо манай Чука хэлтэй. Манай маунтайны хамт олноос ингээд шидэд бокс нөө машины нөө инх цэгцийг хангаж шидэд бокс гэж үүдэг. Оо за ямар гоё юм. Оо. Шинжлэх та хийгээл одоо өөрөө хүссэн зүйлүүдийг хийгээл. Энэ нөө тасгаатай тань тасгааг нь өөр очоод хийчихээ. Энэ хоёр ингээд хийчих. Оо за. Тэгээд машиныхаа ардталд байгаа цэгцгүй байгаа юмнуудыг машины алчуур тоос юу гэдэг тасаад масаад юмнууд байдаг шүү дээ. Актив матик гэдэг байдаг шүү дээ. Тэр юмнуудаа бүгдийг нэг дор цуглуулаад ингээд хийж эмх цэгцтэй машиныг эмх цэгцтэй байл. Оо за. За гэлээ. Өстой баярлалаа. Оо ингээд энэ дотроо хийгээл бэлгүүдэд хий чинь. Оо заавар амар. На теннис заргнуудаа холдохгүй. Хайлаад очих үү. Энэ теннис баг багсах гэж тагцчих.
За ингээд нэвтрүүлгийн урилгыг хүлээж авч хүрэлцэж ирсэн та хоёртай. Баярлалаа. Баярлуулж байгаа та баярлж байна. За ямар ч хэлсэн дотроос нь багшуултгой халаахыг хичээлээ. Тэгээд хээрийн амтыг мэдрүүлэхийг хичээлээ. Агаар салхиныг гаргаж тарих толгойг нь амраахыг хичээлээ. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Тэгээд та хоёртой ч ихсэн одоо энэ хүү сайхан влогт нөшөө гой амжилт хүсье тийм ээ. Мэдээж ингээд энэ хүү влогийг хийхийн тулд та хоёр маань бол маш их хүчээр зүтгэл гаргадаг юм байна. Маш их цаг заваа зарцуулдаг юм байна. Явдаг юм байна, суудаг юм байна. Гадаа шиг очиод атангаа цэцлэр ч юм уу эсвэл ханамаасаа дээр чичдэг юм байна. Та хоёр ч бол аюу явдалтайгаар ингэж сэтгэл зүрхээ зориулж бас энэ контент хийдэг юм байна. Тэгээд энэ хүү контентэнд цааш нөшөө гоё амжилт хүсье. Тэгээ бүр өшөө яваад 100 тий ингээд Монголынхоо үзэсгэлэнт гой газруудаар ингээд явах юм бол энэ контент бүр бодоолох юм байна. Баярлалаа. Би тэрч гэсэн бас хичээнэ. Болвол бас ингээд 21 аймгаа тойроод ингээд явбал те энгийн нэгэн иргэнч орж болно. Бас яг үнэ. Тухайн аймгийн шилдэг нутгийн иргэнч орж болно. Шилдэг малчинч орж болно. Оо яг үнэ. Тийм тэгингээ бас ингээд үзэж байгаа үзэгчдэд энэ 21 аймгаа бас цухас жоохон жолтгоо ингээд таниулах үүднээс бас явж болно. Яг үнэ. Тийм. Гэхдээ өвөл бол читгай. Үнэ хэлээ. Зон л юу юм гэхээс өвөл бол чанга штэ. Эмэгтэй хүний хувьд даа ялангуяа тий. Яг үнэ. За тэгээд өнөөдрийн минь дугаарт хүрэлцэн ирж хамтдаа сайхан яриа өрнүүлсэн ахтаа маш их баярлалаа. Цаашдынх нь одоо хийх гэж байгаа, төлөвлөж байгаа, хийгдэж байгаа влогууд тий ажлууд зөндөө байгаа штэ. Бүх одоо ажилд нь маш ихээр ажилд нь бас тий амжилтыг хүсэн өрөөё. Цаашдынх нь бүх зүйлд нь гоё гэрэл гэгээтэй бүхний хүсэн өрөө. За баярлалаа. Эрүүл явж инх жаргаарай. Оо ямар сайхан тий. Яг үнэ. Ёстой яг үнэ. Хамгийн гол нь эрүүл. За тэгээд 2026 онд уулзъя. За тэгээ шинэ оны минь тийм ээ. За. Тийш тий. Шасса. За яаж арай 1 2 3 шасса. Тэгээд тэгээд. Бай бай.